Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Номын сангийн зочин подкастын маань 7 дугаар сарын дугаар эхлэх гэж байна. Бид энэхүү шинэ дугаартаа төрийн соёр хохолт, түүхийн шинжилгээ ухааны доктор, профессор Онхой Батцайхан багшигаа одоо урьж оролцуулж байна. Тэгээд эрдэмтэн судлаачдын хэлтгэр бол богд судлаач, түүхч тэгээд эрдэмтнийг урьж оролцуулж байна. Таны бүтээл бол бараг 30 гаруй бүтээл байгаа. Гэхдээ би бол яг номын сангийнхаа зочинд бол Монгол үндэстний бүрэн эрхт улс болох замд. За тэгээд Монголын сүүлчийн эзэн хаан 8 дугаар богд шавцсан даан би амьдрал ба домог. За тэгээд гуравт нь бол Монголын түүх гэсэн энэ 3 номыг авч ерөнхийдөө ярилцъя гэж бодож байна. Өрлөг хүлээн авсанд баярлалаа багшаа. За амгалан байцгаана уу. Тий. За урьсан явдалд баярлалаа. Тэгээд номын сан тэгээд ном монголчууд ч одоо оюун санааны хувьд эрч хүчтэй, энергитэй болвол байр хүч бас сайн байх байлгүй тийм ээ. Тий гэж бодож байна. Тэгээд ярилцах таатай байх болно. За. Таныг богд судлаач гэж юу н ярьдаг болсон. Ер нь энэ үе үеийн богдуудын түүх намтрыг судлах бас энэ судалгааны чиглэл ямар түүх замлаас эхэлвэ? Яагаад энэ одоо богдыг судлах зам руу орсон бэ? Одоо ер нь бол Монголын түүх гэдэг чинь бол за бид нэр 13 дугаар зууны үе ингээд Чингис хааны үеийн эзэн төрний их Монгол улсын түүхийн судалгаа бол ингээд Монголоос гадуур хөлийн чандах Монгол судал гэдэг юм уу эрдэмтдийг аваад үзэх юм бол ерөнхийдөө 13 дугаар зууны үеийг сонирхсан, судалсан нь бол одоо их байдаг. Тэгээд тэрийг бол одоо классик Монгол судал гэж үздэг. Тэгээд одоо Германд байна, Австралийн археологч 30 жил тэр одоо судал зориулсан ч гэдэг юм уу те Япон, Итали гэдэг одоо Америк гэдэг ингэдийн. Тэгэхээр үндсэндээ ингээд одоо 13 дугаар зуун эзэн төрний үеэр ингээд судалгаа хийвэл нэгдүгээрт эртний хятад хэл хэрэгтэй, перс хэл хэрэгтэй. Тэгээд шиний болоход бол маш их цаг хугацаа хэрэгтэй болно. Ийм байна гэж бодсон. Тийм тэгээд би үндсэндээ 80-аад оны сүүл 90-аад оны ихэнх үеэр 20 дугаар зууны их үеийн судалгаа. Үндсэндээ бид ч одоо ингээд социализмын жилүүдэд Монголын түүхийн судалгаа чинь бол 21 оны дараа тий Оросын одоо нөгөө Октябрь явсгалаас 17 оноос хойш үеийг орчин үеийн түүх гэдэг энэ рүү их хандуулдаг явж ирсэн. Тэгээд ингээд бодож ирсэн чинь тэгээ ягаад ч миний судалгаа явсаар байгаа л ингээд 21 оны өмнөх үе 11 оны үе рүү орсон. Тийм тэгээд 21-ээс 32 оны хоорондох сэдвээр одоо ихоор тухайн үедээ доктор гэдэг байсан. Тэгээ одоо PhD доктор хамгаалсан. Тэгээд энийг ингээд судалж явах явцад үссэн чинь 21-ээс өмнөх үе маш их сонирхолтой байсан. Тэгээд за энэ үеийн судалгаа хийгээд тэгээд 15 он, 11 он Монголын тусгаар тогтнол. 11 оны Монголын тусгаар тогтнолтой холбоотой зүйл баримт бичиг архив ингээд үтсэн чинь богд хааны тухай, 8 дугаар богдын тухай маш их орж ирсэн. Тийм. Нэг талаас нь энэ талаа. Нөгөө нэг юм гэвэл би бас жоохон судлаач явж хацтай байхгүй юу? 19 дугаар юуны 90-ад оны сүүл 80-ад оны сүүл 90-ад оны ихэнх үе гэдэг чинь арчсан хувьсгалын одоо их мөн бичтэй тийм. Тэгэхээр энэ үед чинь ингээд ямар юм болсон гэвэл нөгөө үрд өмнө хаалттай байсан архивууд нээлтсэн байхгүй юу? Намын архивууд тэгээд за тагнуулын архив, тэгээд цэргийн архив одоо яам тамгын газар ингээд хуучин нууц байсан юм ил болж эхэлж ирсэн үе юм байна. Тэгээд энэ рүү орох завшаан тохиосон хэрэг. За хэлмэгтэлтэй холбоотой асуудлууд, тэгэнгүүт нь урагшаа богдтой холбоотой асуудал эхэлж ярьж болдгоо байлаа. Тэ? Одоо хамгийн л одоо оройтэсэдүүд энийг байлаа шүү дээ. Өмнө арчсан хувьсгалаар энэ боломж монголчуудад нээгдсэн. Ийм боломж архив нээгдсэн хэрэг. Тэгээд дээр нь Оросын архив бас нээлттэй болсон. Маш том завшаан. Яагаад гэхээр 11 оноос өмнөх үеийн тэгээд манжийн үеийн үед бол Монголын хэргийг Бээжин шийдэжсэн баг. Тэнд Бээжин шийдэж байсан тэр шийдвэр баримтыг бол Тайван архив гэдэг юм уу Бээжинг архивд үзэж болохоор 11 оноос хойш ингээд их түүхийн судалгаа хийж байгаа одоо ч гэсэн өнөөдөр ч гэсэн залуу хүмүүс бол нэгдүгээрт нь бол одоо заавалч Москвагийн архив, Санкт-Петербургийн архив үзэх хэрэгтэй. Дээр нь Орос хэл мэдэх хэрэгтэй байгаа. Тийм. Тэгээд 11 ер нь бол 19 дугаар зуунаас 20 дугаар зууны их үеэс хойш Оростой холбогдсон. Тэрнээс өмнөх юм тийм манж хятадтай холбоотой баримтууд тэр архив их байдаг. Тийм. Тэгээд энэ рүү орсон хэрэг. Зөв. 8 дугаар богж явцсан хотод бид нар бол ер нь шашны тэргүүн талаас нь илүү залуучууд мэддэг. Ээлж юмнаас бол шашны тэргүүн гэдэг талаас нь илүү мэддэг. Тэгвэл Монголын яг тусгаар тогтнол бүрээрх тусын
тусгаар тогтнолд ямар үүрэг ус төрчийнхөө хувьд хааны хувьд ямар ус одоо үүрэг ролтой оролцсон юм бэ та энэ тал дээр бас. За Богдхан гэдээ бид нэр мэднэ те 8 дугаар авч Авсан Намтагт Монголын одоо бурхны шний тэргүүн тийм эгэлгүй нэгэн хүн байсан гэж би үздэг. Энэ хүн бол бидэнд эрхчлөө тусгаар тогтнол өгсөн хүн шүү дээ. Тийм. Тэгтлээ их саараар хэлүүлж ийсэн. Сезминжлүүд кино ши уран зохиол хүртэл бичиж ийсэн. Тийм. Өнөөдөр түүх бас бодиттой болох хандлага аваа наашилж байгаа. Тийм баримтууд ил болж байгаа бүхэл үний юм чинь. Тийм тэгээд эгээл одоо намын гишүүн болгочихгүй шүү дээ. Тийм гэж харагдаж байна. Тийм. Тэгээд энэ хүн бол жишээ нь 11 онд ингээд 200 гаруй одоо ингээд үзэх юм бол манжид агаар орсон үзэх юм бол өвөр Монгол манжид агаар орсноос хойш 275 жилийн дараа халах Монгол одоо манжид агаар орсноос хойш 220 жилийн дараа за 100 гаруй ордууд манжид хүчээр илгэснээс хойш 150 гаруй жилийн дараа Монгол нар үзэж эрхчлөө тусгаар технологи олж байгаа тэр түүхэн үйл явдлыг удирдсан хүн энэ 8 дугаарт Авсан Намтагт тийм төвдөд төрсөн бурхны шний тэргүүн алтан ургийн өдөр хүрээлүүлж исэн тэр хүний тууштай Монгол гэсэн сэтгэл Монголын төлөө гэсэн зүрх энэ бол бидэнд эрхчлөө тусгаар технологи энэ үйл явдлыг эргэл бусалгүйгээр удирдан чиглүүлж ялалтан төргсөн. Ийм учраас 11 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг тусгаар технологийн өдөр гэж бид нэр тэмдэглэж байгаа нь өдөр. Ийм учраас 11 оны 12 сарын 29-ний өдрийн морин цагт бурхны шний тэргүүн Монгол улсын эзэн хааны одоо сентид сууж байгаа. Төрийн том ёслол ингээд одоо бидний сууж байгаа Улаанбаатар хот төвд болж байна. Тийм тэгээд 11-ээс 24 онд энэ хүн чинь айзан байгаа шүү дээ. Тийм тэгэхээр бид нар бол хаантай байсан түүхийг бол мэдэхгүй. Тийм маш бага мэдж जैन тий. Одоо эзэн жилүүд чинь Чингис хаандаа шгшөө услууд болдгоо байлаа шүү дээ. Тийм тэрийг бичсэн хүмүүс яалаа тий. 1962 онд ингээд одоо төмөр очиргаа комисс зэрэгтэй хүмүүс тэрийн тухай бичсэн зохиолч ном бичсэн хүмүүс энэ төр хэлж ярьсан хүмүүс ямар зам хэлмэгдэл тууллаа гэдэг. Тэгээд бодох юм бол одоо ингээд хаан гэдэг чинь 11 онд ингээд бурхны шний тэргүүн төрийн тэргүүн эзэн Чингисийн байгуулсан их Монгол улсын гал голомтыг сэргээж байгаа үйл явдал. Тэгээд бүх монголчууд одоо өөр магнит нийл одоо баярын үлмээс унгаж баярлж исэн гэж байгаа шүү дээ тий. Би тэр мөчийг би одоо монголчууд дахин сануулдаг. Ингээд энэ тусгаар технологи эрхчлөөгөө 200 гаруй жилийн дараа өссөн хөлөөсөн эрхчлөө нь ирж ийн тусгаар тогтнол нь мандан мадарч ийн эзэн тэрийн гал голомт сэргэн мандаж ийна гэж 12-29 ч одоо өвлийн одоо юус ихэлсэн хүүтэн байна үстэй. Тийм тэгэхэд өглөө сарвгээ цугласан хүмүүс орой нар шингэхэд тарахгүй байсан гэж. Тийм 8 настай болчраас 80 настан болт цуглаад миний Монгол сэрж ийн эзэн Чингисийн байгуулсан их Монгол улс минь мандан мадарч ийн штэ гээд одоо баярын үлмэс унгаж тэгээд Богддон 3-таас өгд 9-тэй мөрөгжтэй морин цагт бүгдээрээ нэг хүн шиг нэгэн дуугаар бид Монгол би Монгол миний Монгол эргэн сэргэж ийна гэж. Басан тэгэхээр энэ үйл явдал бол яагаад ингэж онцгойчлол өгөлтэй гэхээр өнөөгийн Монгол бидний амьдарч байгаа газар нутаг энэ 11 онд сэрсэн Монгол улсын газар нутаг 1.5 сая хавтгад километр нутаг гэдэг чинь энэ Богд эзэн хааны тэргүүлсэн одоо өвөг дээдс тэр сайд ноёд тий алтан ургийн ноёдууд ингээд бүгд нийлээд тий том утга тавилгаанд Аадам цэрэн жимдээс өсвөлээд энэ хүмүүс чинь нийлээд бидэнд бий болгож өгсөн үе шүү дээ. Тийм болохоор энэ хүмүүст би өвөг дээдстэй Богд хаанда таалалтай хүндэтгэлтэй байх учиртай шүү дээ. Тийм. Энэ Монголын сүүлчийн эзэн хаан 8 дугаар Авсан зам амьдрал ба домог гэд одоо энэ дөрөвдүгээр хэвлэгдэж байгаа. Тийм. Энийг та бичих, судлах үйл явцад гайхширмаар, бишэрмээр, урд хожид харж байгаагүй ямар түүх одоо залуучууд мэдэж аваасаа гэсэн ямар түүх юм тохиолдож байна. Өнөөдөр бид нэр өөрийн түүхээс маш холдсон байна. Тийм. Шашингүй болсон байна. Тийм. Тэгээд одоо 90 оны дараа ингээд яг сэргийх гэж оролдож байна. Тийм. Тэгээд одоо тэр үзэл бодол өөрийн үндэстэн гэдэг ч одоо ингээд хэдэн мянган жил явж ирсэн зүйл байна үстэй. Тийм. Тэгэнгүүт одоо энэ бүгдийг ч ингээд ус тахт бол богинохон хугацаа орд юм байна шүү дээ тий. Одоо ерөнхийдөө айлмэглэгээл үзэх юм бол 20-30 он гэдэг ч юм уу тий.
одоо махан модерн устгасан ч гэсэн ингээд үзэл санааны хувьд зөндөө үргэлжилж байгаа 40 50 он 50 60 он ингээд наашаа тийм тэгээд тэр үед бас ингээд элмэглээ явж байгаа чинь тэр өөрийн гэсэн үндэсний үзлийнхэн төлөө өөрийн гэсэн шашин угсааныхын төлөө ингээд тэмцээд байгаа дугаараад байгаа. Тэгээд эргээд сэргийх гэсэн чинь нөхөд одоо өөрийнхөө үндэс угсаагаа мэдхээ байсан. Бичиг үсгээ мэдхээ байсан. Ингээд тийм. Тэгээд болохоор бол энэ үед бол одоо богдын тухай юм бол ингээд эргээд одоо жишээ нь 1991 оны 11 оны сүүллийн 80 жилийн ойгоор би анхны нэг брошюр гаргасан юм. Тэр бол тэр Лястайн гүн Нямжуу гэж хүний бичсэн. Энэ номлолтой автономтын одоо түүхч гэдэг уртаа нэртэй ном байдгийг. Тэгээд тэр номыг би Монгол очгоос Кириллиск булгаас засгийн газрын хэвлэх газар ингээд жижигхэн хэвлээд брошюр тараасан. Тэр номыг бол 1960 онд манай академич насагд орж байгаа анх хэвлсэн Кириллээр. Тэгэхдээ тухайд бол жишээ нь одоо жишээ нь Чингис хааны нэр орсон өвөр Монголын тухай, Бавуужийн тухайч гэдэг юм уу ингээд богд хаантай холбоотой ч гэдэг юм зарим зүйлийг ингээд 3 цаг орхиод хэвлэж болохгүй гэж. Тухайд ч одоо галавлит гэдэг юм байлаа шүү дээ. Цензур болохгүй тийм. Тэгээд энийг ч одоо бүрэн гарах хэрэгтэй биш үү. Тэгээд цаг ирж ийн гэх. Тэгээд 91 онд тэр 80 жилийн ойгоор хэвлсэн одоо жижиг юу байгаа та хүртэл тийм. Тэгээд ингээд үтсэн чинь тэн дотор ингээд богдын тухайд бол тэнд бол үнэхээр шовт хэлж чинь тийм хамгийн эхлээд за ингээд бид бол ингээд бүх монголчууд ингээд хүрээндээ цуглаад ар өөрөөгөө хүрээний хүм ингээд 11 он тусгаар тогтнол тонгч хэдэн дахин нэмэгдэж байгаа. Тийм. За тэр үйл явдлын тухайд бичвэл одоо гадна дотныхаа Оскар Маманаас гэсүүлээд зөндөө хүмүүс байна тий. Ларс Центрээс гэсүүлээд бичсэн зүйл байна. За тэгээ Монгол сурвалж байт юм. Максар Хорстын дивэн төөхөн тэр гэдэг тий. Тэгэхээр энэ хүн гэдэг чинь одоо хэн байсан бэ? Ямар одоо богд хаан гэдэг чинь ямар учиртай вэ? Тэгэхээр энэ хүн бол тэр Хүрээнд суужээс Оросын ерөнхий консул Юба гэж хүн бичсэн байгаа. Богд эзэн 8 дугаар богд бол ингээд тууштай байсан гэж. Тийм. Аливаад тууштай. Ер нь бол тий анханаас одоо ингээд Монголын бурхан шний тэргүүн болсон ирээд одоо 5 настай ирээд ингээд Монгол хөөгтүүчд ингээд хөдөө ширгэндээ өрхөл үцгэнгүүгээл тэгэл ааруулдаж хинтлэдэл одоо тараг сүүсагаа уугаад морь унаад өсөөд ингээд хэрж Монгол заншил хайртай болж юу болж байна. За дээр нь бид бүгдээрээ бурхан шинтэй болсон учраас энэ хүний чинтэй төвдөд өрсөн гэж одоо ялгах салахгүй тий ийм болж байгаа тийм юм байна. Яг эдгээр тэр залхаас өмнө улс жоохон тийм монгол хүн болоосоо гэсэн тийм юм бас ганц гарч ирсэн юм аа. Тийм. Тэгээд яг дараа нь бол ингээд ирсний дараа бол ингээд монгол болох хэрэгтэй байна гэж тийм. Тэгэхээр үнэхээр монгол болсон шүү дээ тийм. Энэ хүний монгол хэлний гайхамшигтай байсан. Монгол өв соёл бүх юмыг хүндэлж ийсэн. Монголда хайртай дуртай болсон. Монголын тусгаар тогтнод монголчуудын одоо төлөө бүхнээ зориулсан хүн бол энэ 8 дугаар өгд буюу одоо анхны дөрөөс нь өсвөлээд богдуудын хувилгаан төр шүү дээ тийм ээ. Ийм учиртай байх гэж бодож байгаа. Тэгээд энэ хүн бол тэр тууштай байна гэдэг нь ер нь бол ямар учиртай вэ гэдэг ингээд үзэхээр чинь бие даасан өөрийн гэсэн үзэл бодолтой. Хин нэг үнд одоо тэр одоо алтавргийн ойдч гэдэг юм уу том бодох хувилгаад юм гэдэг юм уу хэлснээр болохгүй. Тийм. Тэгээд дээр нь хэлсэн зүйл байгаа шүү тий. Би одоо хятадуудын дарамт шахалтанд ор амьдэрснаас өхийг илүүдүүлж чадна гэж. Тийм. Тэгээд одоо та бүхэн энэ цаг мөчид хөдөлж миний зарлиг лөндөг бүх монгол овогтон төрөг ар өвөр монголчууд нэгт энэ цаг мөчид тусгаар тогтнол эрхчлөөгөө л алж яв. Энэ газар нутгийнхан эзэн юм чинь энэ эзэн болж иргэн сэрэг. Хэрэг та нар миний зарлигийг авч чадахгүй юм бол та нар миний 8 дүрийг шүтсний хэрэг шин эс бүтнэ гэж. Тийм. Тэгээд маш зоригтой. За тэгэхээр энэ ч одоо мэдээж урдаас манжаас салж байгаа. Тэгээд яг араас Оросын эзэнт гүрэн цагаан Оросоос тусламж гуйж байгаа. Богд нууцаар 1900 онд шүү бүр 11 оноос бүр өмнө нууцаар одоо тэр Шанза Батам дээр сэрэн осоо ирийг явуулж байгаа. Мөнгө зээлх нэрийн дор. Оросын эзэн мөнгө өнгийн өгөө гэж байгаа. Тэгэхээр үгүй гэж. Тэгэхээр тэнд бол маш нууцаар очиод одоо АБ-го тусгаар технологийн төлгөө хөрнүүлэн тавхан дэмжээч гэж байгаа. За тэгээд энэний өмнө ингээд одоо зөндөө олон үйл явдал болно тийм. Тэгээд энэ хүн чинь тийм бэлэг танхаа ер нь бол ингээд би бас боддог аахгүй. Хувьсгалыч одоо зүгээр нэг тийм ном охин хийдэг юм шиг байна. Хүн хийхгүй. Тийм. Тэгээд үзийг үл үзчихин. Тэгээд яг бүгдийг ч одоо сайлж янз бүр хэлэн ш. Муулж одоо янз бүр хэлэн ш. Саармаар одоо ихнэр авдаг одоо шампансаг удагч гэдэг юм уу. Тэгээд янз хэлдэг тийм. Гадна дотныхын зүйл бичсэн зүйл би бас яг энэ өнтөглөж үзэх гэдэг юм байт. Тэгээд эргээд бодсон чинь үгүй бидэнд хамгийн үнцэнтэй зүйлийг өгсөн байна штэ. Тусгаар тогтнол. Эрхчлөө. Эзэнт одоо Чингисийн байгуулсан их Монгол улсын гал голомтыг сэргээсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ үйл явдлыг чинь энэ түүхэн үйл явдлыг
зоригтойгоор бүр одоо тэр Любагийн бичсэн байна. Энэ үйл явдлыг одоо тийм зоригтой санаачилж ийм гүйцэтгэх ийм аимшигтай зүйл их үйсэн хүн энэ годогт шүү гэж тэр Люба бүр бичсэн байгаа. Энэ хүний тэр одоо зоригтой санаачлагтай тууштай байдал байхгүйсэн бол өдийд Монголыг бол хятад залгисан байгаа шүү гэж тэр хүн бүр аабыг бичсэн байдیں۔ Тэгээд мэдээж энэ хүний чинь ингээд харах юм бол амьдралыг туулсан амьдралыг харах юм бол тэр цуглуулсан эрдэнсийн сан ямар гэж бодож энэ дээрээс юм бол өстөн нэрнэ. Европынх нүүр уламэр дэг Росендовский бичсэн те. Тэгээд тэр дараа нь тэр Оросын одоо нөгөө хин Костов ирээд биширж байгаа шүү дээ. Ийм зүйл байна гэж би мэдээгүй гэж тийм. Тэгээд дээр нь одоо тэр Орой Чапман Эндрюс Америк хүн ирээд миний хайсан орон энэ байна шүү дээ. Бурхны шинтэй богдтой Монгол энэ байсан байна. Хүрээгээд гайхширч байгаа үйл явдлууд олон үйл явдал болж байна. Тэгээ энэ хүний чинь амтны хүрээлэнгээл тэгэхээр бол одоо тэр заан халуун гүйтэн орны зүйлс энэ төр гэдэг одоо маш олон зүйлс болдгийн. Тэгэхээр ийм чөлөөтэй сэтгэдэг. Тэгээд эндээ одоо хаана юу болж байгаа, хойно урд юу болж байгаа, олон улсын нөхцөл байдал тэгээд одоо тэгэхэд хоёрын нөхцөл байдлыг бол одоо геополитикийн үүднээс манж хүрний цаг үеэр дуусч чинь те. Тэнгэрийн цаг болж байгаа гэж. Аливаа юм одоо юутай байд юм а гэж. Хугацаатай. Цаг хугацаатай байдаг юм а гэж тийм. Тэгээд тэнгэрийн цаг ирчээ. Манж хятадын одоо цаг дууссан байна. Тийм. Тэгэхээр энэ цаг мөчид энэ цагийг алдахгүй хөдлөх ёстой шүү бид нар тийм. За тэгэхдээ алдахгүй хөдлөхдөө бол ямар ч алдаа гаргаж болохгүй шүү гэж. Бүх хүмүүст. За тэгээд энэ одоо тэр 11 оны тусгаар технологийн 12 дугаар сарын 29-ний төрийн ёслол богд заан одоо сууж байгаа тэр том ёслол гэдгийг тэгээд Монгол одоо гүрний сэргээн байгуулахдаа тэр улсын нэрийг улсын цол Монгол оны цол олноор өгсөн их хүрээг нийс хүрээг хэмээр эзэн Монгол үндэст нь одоо мандан бадарч байна гэдэг тэргээд одоо биелдэ. Тэгээд тэн дунд бол одоо юу болж байгаа нөхөд тэр барууны онлоор төрийг одоо байгуулдаг тэр Хенри Витон гэж хүний хүмүүс эрдийн цаазыг хятад хэлнээс Монгол болго авчиж байгаа. За нөхөдүүд минь төр гэдэг чинь ямар байдаг юм бэ нэ гэд. Эзэн хантай, ард түмэнтэй, төр зосгтой, газар нутагтай бүр аабэг. Ямар ч алдаа гаргаж болохгүй. Яагаад гэвэл одоо урдаас одоо манжийн нэг хэсэг одоо юуны нэг хэсэг энэ тэргээ зөндөө олон тийм шахалт янз бүрийн ирнэ. Тийм. Тэгэхээр бид нэр түүхээр бид нэр энэ газар нутгийн эзэн байсан. Эзэн Чингисийн байгуулсан их Монгол улсын галгууламтыг энэ газар нутаг дээр эзэн хүмүүс нь сэргээж авч байгаа шүү гэдгийг нотлон харуулах. Нөгөө талаас барууны онлоор тийм ээ төр байгуулах онлоор олон улсын одоо эрх зүйн онлоор ч нь бол Вестфалийн гэрээний дараа одоо ингээл төр үндэстэй улс ямар байдгийг ядад ингээл зөндөө олон юм орж ирнэ. Тэгэхээр энэ бүгдийг бол нэгийг ч алдаа гаргаж болохгүй. Засгийн газар гэдэг чинь 5 ямтай байгуулнаа. Дотроо одоо улс үндэстэн чинь одоо аймаг хөшөө ингэж хуваагдана. Хил хязгаар ингэнэ гэд. Тийм. Тэгээд бид бол манай улсын нэр Монгол байсан. Түүхээр яваад үс хар байна уу? Байна. Тийм. Энэ газар нутагт Монгол үндэстэн байсан уу? Байсан. Төр улс нь байсан уу? Тийм. Тэгээд ийм учраас бид нэр сэргээж одоо юугаа эргэж авч байгаа тийм гэж. Тэгэхээр энийг бол маш нарийн хийсэн байна. Тийм. Тэгээд хүмүүсийн бэлдсэн. Тэр слизмын жилүүч одоо 21 оноос өмнө одоо харанхуй хөмөрсөн тохооны харанхуй байсан гэж номлодог байсан билүү? Тийм. Хэдэн хувийн боловсралтай байсан гэдэг үлээ? Гэхдээ одоо ерөөсө бичиг үсгтэй хүн байгаагүй, номтой хүн байгаагүй л гэж ярьж. Тий, нэг хэн хувийн бичиг үсгтэй 99% нь харанхуй байсан. Хөмөрсөн тогоотой зөөрлж исэн шүү дээ. Тэгээд тэр хүмүүс гэдэг чинь төвд хэлтэй, санскрит хэлтэй, тийм манж хятад хэлтэй, үсгтэй бичсэн ном гээд одоо Монгол бичгээр танаа номсон ч одоо тэр юм дүүрэн шүү дээ. Гэхдээ одоо жишээлбэл дараагийн асуултан дээр яг нөгөө бичиг үсэггүй гэхдээ яг өнөөдрийн үндэсний номын сангийн фондыг бүрдүүлсэн Сүдрөгчгийн хүрээлэнгийн суурил Богтааны номын сангаас их үүслээ авсан. Тийм шүү дээ. Тэгээд тэн дээр одоо зөвхөн Монгол гар хүчмлэр гэхэд 1200 гаруй гар хүчмлэр бичсэн ном байна. Монгол бичгээр. Тийм. За тэгээ гадны ном Вавилоны үеэс эхлээд гадны маш олон хэл дээрх ховор судар номууд. За тэгээ бүр дээр нь нууц тарид шидийн хүртэл ном ингээд тэр үед бол бүр ингээд номын ангилал үүсгэсэн байгаа байхгүй юу. Тийм. Тэгээ энэ болгон бол одоо үндэсний номын сангийн ховор номын архивт байна гэдэг юм байлээ. Тэгэхээр бид нар бол ямар хэрдэм номтой байсан харагдаж байгаа. Та тэр номын сангийн талаараас бид нарт тэгээ одоо манай үндэсний номын сан чинь бол ингээд Богтааны номын сан гэдэг юм бол одоо ингээд дорн дахин дээгүр орохоор 5 хэлний төлөөс тоймгүй шүү дээ. 9 эрдний ном. Тийм. Тэгээд номыг хэрхэн хандаж яах вэ? Тэгээд одоо бидний өвгдөөс ингээл
өвөө эмээ аав ээж чинь номон дээгүүр гэрхэж болдгоо гэж байж улсан биз дээ. Аав ээж чинь тэгж сургасан шүү дээ тийм. Тэгээд ном эрдмийг хүндэлж байгаа номтой эрдэмттэй ламаа гэд одоо багшаа гэд одоо лам 3 эрдэнэ гэд одоо уншиж байгаа шүү дээ тийм. Ном дөрмөргмүү лам дөрмөргмүү гэд тийм. Ингээд ингэж өссөн, ингэж бойцсон ард түмэн. Тийм. Тэгэхээр энэ хүмүүс чинь бол эрдэм номтой юмны саадах наадахыг ойлгодог, олон улсын нөхцөл байдал, байгаль дэлхий, хүн хүний харьцаа, бие биенээ хүндлэх, бие биендээ сайхан үг хэлэх гээд. Тийм. Тэгээ бие биенийхэн хизээ Монгол тэр номтой хүмүүс чинь номон дэгээр гიშгдэг ард түмэн чинь бие биенийхээ өмнө одоо тийм муухай үг хэлэх, саар үг хэлэх би нэгээ одоо тийм юм байсан юм уу? Тийм. Ингэж одоо хүмүүжсэн одоо явж ирсэн юм. Тийм. Тэгээд тэр авсгал гэдэг зүйл гараад ер нь бол ингээд бүгдээрээ номгүй болсон, өмчхүү болсон. Тийм мэдээж өмч хөрөнгөтэй холбоотой асуудал бас давхар хэлж байх хэрэгтэй. Нийгмэл үнэт зүйл өгөөсөн. Тийм. Тэгээд ийм юм. Тэгэхэд номын сангааснаас тэр ер нь бол ингээд богдын номоос тэг богд гэдэг чинь тийм бэлэг танхай хүн гэж байгаа. Зарим ингээд одоо номын санд ороод одоо хэдэн хоногор алгуулдаг гэж. 2 хүн орох хэрэгтэй байсан бил ч тий. Тэгэж одоо тийм. Тэгээд тэр үн дотор бол ингээд ерөөс хэд хоногор алгуулна. Аль эсвэл нэг гараад явснаа тал нутаг дээр ингээд улаан гал зумаар унаад ирсэн дахиж яваа зураг байна. Тийм. За ингээд явж байгаа. Тэгээд одоо тийм одоо ингээд богдуул байна. Одоо ингээд тархан цаастай уулс тий. Хойдлоор ингээд туул маань ингээд явуулж чинь. Тэгээд ямар сайнд одоо тэр үед чинь ингээд богд эзэн хаан хатан ингээд бүгдийн одоо эрх хэмлэн дэйлэн шүү дээ тий. Энд хүрээнд байсан гадныхан тийм Орос бахаа тэр хүмүүсийн ажил хүмүүсийн байдгийн. Ингээд юун дээр туулсан ингээд загас барьж идэг юм байна да. Тэгээ богд хаан яваад очсон гэж. Тэгсэн чи одоо яадаг лээ бид нэр одоо ингээд болохгүй юм хийж ийн гэж тий. Тэгээд маш ихээр одоо хүндэлж байгаа. За тэгээ Алтан уурхаан тэр Монгол орынхан ч одоо ингээд ашигын одоо татвар 16-15% хүн. Энд чинь богдын одоо юугаар иргэдэн төлөөлөх сум. Ямар үнэн чандаж байгаа. Тэрийг төлөхгүй ерөөсөн байх тухай ойлголт байхгүй тийм. Тэгэл одоо тархан цаастай уул руу ингээд зугаалж байгаа, барьж байгаа ан амтанд нь хурж болохгүй ч гэдэг ч юм уу. Тийм. Тэгээд ийм зүйлүүд бол ингээд шашнаар ингээд ёс суртахуунтай болсон хэрэг тийм. Тийм. Тэгээд би заримдаа хэлдэг байхгүй ингээд шашингүй хүн гэдэг чинь одоо буу барьсан хүнээс доор юм гэлээ шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо шашин гэдэг чинь хүний хүн болгодог зүйл. Тийм. Тэгээ бид бол бурхны шашинтай байсан. Буддийн шашинтай байсан шүү. Тийм. Ингээд буддийн шашин биднийг нэгтгэж саар тогтолд хэрэгчлээ болгосон шүү гэдгийг ямар санаж явах хэрэгтэй шүү. Үүний тэргүүн намдгоор жавсандаа ботгот. Үе үеийн богдууд байсан шүү. Оюун санааны дархлаа чинь авч ирсэн зүйл нь энэ шүү гэдгийг маш сайн бодож байгаарай гэж би боддог байхгүй тийм. Ийм зүйлүүдийг богдыг тодруулах бид бүхэн тул ажилдаа 10 дугаар богдод тодруулсан. Ер нь богдыг тодруулах энэ процесс одоо далай лам богд, банчин богд гэдэг энэ одоо бурхны шний 3 толгой тэргүүнийг нэгнийгээ тодруулдаг гэсэн юм ойлголт бий. Тэгэхээр та энэ талаар бас ярилцлагуудаа дурддаг. Тэгэхээр ер нь богдыг яаж тодруулдгийг ямар одоо дэгж аягтай байдгийг бэ? Сонирхуулж. Одоо түүх сурвалж архивыг сурвалж байна. Тийм. Тэгээд бид нэр ч одоо ингээд 10 богдтой байна өнөөдрийг тий. Тодорсон богдоо ороод тэгээд нэгдүгüүрт нь бол богдууд гэдэг бол үнэн магад ямар ч эндүрэггүй тодордог гэж. Тийм. За тэгээд одоо далай багш ер нь бол ингээд түүхэн дээр бичсэн байна. Далай багш Мөнчин богд Жавсандаа ботгохор бол ингээд энэ бурхны шишний буддийн шишний хамгийн тэргүүн ноён ориглоо гэж тийм. Тэгээ хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо ингээд маш тодорхой хэлсэн байна. Ласад далай лам байдаг бол хүрээнд одоо богд байна гэж Жавсандаа ботгохт байна гэж тийм. Тэгэхээр ласад одоо далай ламын гүйцэтгэж байгаа үрэгтэй яг адилхан үргийг энэ богд гүйцэтгэж байна гэж тийм. За тэгээ тодордог үйл явдал мэдээж багтан болдог. Тэгээ өмнөх дөрвийнхаа одоо ном бүхэл ямиг таньж идэх гэж байгаа. Тийм багнасандаа. Тэгээд ер нь бол ингээд богдын хойд дөр гэдэг чинь ингээд их л бусаар мэдгэдийн ингээд чинь одоо ер нь бол тэр үйл явдсан тэрийг ингээд харахад бол
энгийн хүнээс одоо ийг л бас тийм үйл хөдлөл хэлж байгаа ярьж байгаа ингээд юм нь бол өөр байдаг юм байна гинэ. Тийм тэгээд одоо ингээд таньж мэддэг тийм тусгай бас аргууд байдаг юм аа. Тийм тэгээд энэ өмнөх дөрийнх нь одоо зүйлсийг таниулна. Тийм 8 дугаар өдрийн дараа 9 дугаар өдрийн дараа ингээд тэр журмаар ингээд богдууд маань тодорсон хэрэг. Тийм өнөөдөр тэгээд бас ер нь бол яг шинэ тэргүүн бол ингээд шинэ анх дугаар богд 2 дугаар богд ч юм бол Алтан ургийн хүмүүс. Тийм өнөөдөр бол ингээд бас шатханы удмын 10 дугаар богдын одоо маань тодорсон байгаа. Тийм тэгээд 260 гаруй жилийн дараа Монгол хүн Монгол нутагта тий Монголын бурхны шинэ тэргүүнээр тодорсон. Тэгээ монголчууд бас одоо анх дугаар богдыг эргэн тойрч хүрээлжсэн шиг тий одоо тухайд одоо алхын одоо ангууд тий утга тавилгаадууд хүрээлжсэн шиг за тэр үеэс өсвөлээ тэр одоо манжийн торог тодорсон дараа ингээд бас манж дагаар орсон тэргүүл бас одоо олон үйл явдал болсон. Тэгээд тэр үеч ингээд одоо яаж үндэснийхээ эрхчлөөг аварч болох вэ? Яаж одоо энэ дархлаа энэ эзэн Чингис гэдэн үеэс өмнөөс нь ч одоо ирсэн тэр Монгол гэдэг юмыг авчирсан тэр зүйлийг яаж шингээж яаж хадгалж үлдээх ёстой вэ гэдэг ингээд бас одоо олон зүйлийг маш олон 10 жил тэ нэг 200 жил гарч одоо зөндөө олон юм болоо шүү дээ. Бид нар чинь ингээд одоо энэ хоёр одоо манжийн иргэшэл үе чинь баг судалсан байдгийн маш судлах хэрэгтэй байх гэж боддгийн. Тэгээд манжийн төрд өндөр богдоос өсвөлээд богдуудын үүргээрээ ямар байв хаан Алтан ургийн ноёдуудын үүргээрээ ямар байв тийм ээ зарилгаа тогтоосон гадаад Монголын төрөөс хэвлэмний хууль зүйн бичиг гэдээ байна. Тийм тэрэн дотор хийсэн одоо тэр Монгол руу олон хятад иргэдийг суулгахгүй байх заалтууд, Монгол директ технэр авчлахгүй байх заалтууд тий Монголын нутгийг одоо ухаж энэ зүйл юм ухаж болохгүй байх гэсэн хоригууд гихчлэнгээр тийм. За тэгээ монголчууд бас 93 наадам хийдэг байсан, богдын даншиг наадам хийдэг байсан энэ төргээд олон зүйл байгаа юм. Тэгээд явсаар байгаад 11 онд бурхсны шинэ тэргүүн чинь одоо зайхан болж байгаа. Тэгээ өнөөдөр ч гэсэн ингээд 90 оны дараа ингээд арчилсан хувьсгалын дараа сэргээд бид нэр ингээд хингүүд шишний тэргүүн богд маань тий. Ер нь бол ингээд чинь одоо 90 оны дараа ч ингээд намын гишүүн байсан хүн намын гишүүнээ болоод лам болсон тохиолдол байгаа шүү дээ. Тий. Кирилл үсгэр нэг номоо бичсэн ингээ хараад уншижсэн энэ тэргээл барин 50 тийм зүйл байдгийн. Тэгээд цаг ингээ гайгүй болоод ирсэн чинь 79 онд ингээд далаад Монголд ирэхэд анхудаа ирсэн. Азийн бүгдийн китабны байгууллага яваад ирэхэд одоо зарим зүйл дээр далаагш ирсэн дэр би дээ ингээд Монголын одоо сайд нар том дарга нар ингээд өдөр болохоор цэрвээд харанхуй болонгууд ингээд гарын натах гэж яваад байсан юм. Тийм. Тэгээ хүний л одоо тэр чинь бас нэг юу байна штэ. Тийм. Тэгээд тийм байсан гэж тийм. Тэгэл гэхэр чинь бид нар бол шашин тэр уламжилдаа бас хэдийгээр одоо ингээд слизмийн тэр айхтар хатуу жилүүдэд ингээд шишингүй байх хэвээр, номгүй байх хэвээр гэж бүх юм ингээд устгасан үндэс өгсөн уламжлал түүх соёлоо ингээд яасан боловч тэгээс хаана бас нэг ямар нэгэн тийм юм бол бас байсан учраас ингээд хүний богд далай намын дагарыг тах гээд яваад байгаа хэрэг байхтал гэж бодож чинь тий. Тэгээд тэр учраас ингээд тэр уламжлалын дагуу тодор одоо шний ном энэ дагуу баримталж ирсэн богдыг тодруулдаг уламжлалаар манай 10 дугаар богд тодорсон хэрэг тий. Тэгээд тэрийг бол одоо бид хүлээн зөвшөөрж гандан хийдтэй залж ингээд бас хүрээлж тийм богд маань одоо маш одоо шинжлэх ухаанч номтой одоо тийм төвд англи монгол үчиг тэгэл олон хэл сурж одоо номтой орчин үеийн одоо бурхны шинэ тэргүүн болж өсөж байж гэнэ гэж бодож байна. Монголын үндэсний аюулгүй байдлын үзлийн 7 төлөвсдөд нэг соёл иргэншлийн аюулгүй байдал гэдэг. Тэр дотор Монголын бурхан шашныг түгээн дэлгүүрийг хадгалж хамгаалах гэх энэ зөвхөн нөгөө шашин гэхээс илүү Монгол улсын түүх, нийгэм соёлын бүхий л энэ соёлын элементэд нь өөрөө бурхны шашин нэвт шингэсэн байна. Тэгээ өнөөдөр яагаад бид нэр одоо түүхээс сэргээх, тусгаар тогтнолынхаа үнцнийг ойлгоход дагаад яг юм зэрэгцээ бурхны шашин нь явж явах хэрэгтэй юм бэ? Таныг түүх судлаачид юу гэж харж байгаа юм? Яагаад үндэсний аюулгүй байдал тэр дундаа соёл иргэншлийн аюулгүй байдал тэр бурхны шашин зэрэгцэж орж ирж байгаа юм? Ямар ч үндэстэн одоо шашинтай байгаа сте. Америкийн ерөнхийлөгч тангар өргөхтөн Байбл дээр гараа ингээд яаж байгаа тангар өргөж байгаа. Тийм. За Оросд гэвэл одоо энэ ч үүний алдартай шишиндээ сүмд чинь Орос ерөнхийлөгч Путингой чинь очиод уулзаад байгаа ч тийм. Өрөөндөө тэр Кириллгээ тэр юунд энэ уриал уулзаал ингээд тэгж чинь хятад
Сизимпин дарга тэр одоо тэнд чинь одоо Ванчин богд тэгэл юу залаал те хичгтэйхэн холбоотой уулзаад ингээд явж байгаа шүү дээ тийм. Тэгээ том гөрнүүд чинь бүгдээрээ шашинтай шиний тэргүүний хэмлэг хөндлөж जैन те Оромын попч одоо ингээд яваал жигтэйхэн л одоо том одоо сая хаанаар испанчууд ингээд залраалдын сэтгэлгээр явж ийн яасан юм блэ ингээд ерөөсө хүмүүс чинь явж байгаа мөрийн хүртэл ингээд хараад яваад байна шин тийм. Тэгэхээр шашин гэдэг чинь болохоор нэгдүгээрт нь бол итгэл үнэмшил бэл өгч юм. Тийм. Дээр нь ингээд одоо нөгөө хүсэл тэмүүлэл төрүүлж байна. Тийм хүмүүст оюун санааны дархлаа болж байгаа. Тийм. Тэгээ хүнийг өөрийг нь олоход өөрийг нь одоо энэ бурхны шин чинь бол ингээд их шүү дээ. Мэдээж одоо хамгийн том зорилго нь бурхны шин дээр гэгэрүүлэх үсэ тийм. Танд гэгэр боломж өөрчлөн байгаа гэж. Тэгэхээр тэр боломжийг нээж өгдөг зүйл нь одоо шиний тэргүүн шүү дээ. Богд. Тийм. Тэгээ богдыг одоо нүд үзэж сэтгэл байсан гэж. Богдыг одоо харсан монголчуудын нүд нь үзэж сэтгэл нь байсч юм аа гэж. Тийм болохоор тэр 20 дугаар зууны ихэнх үе за тэгээ өмнө үед чинь ингээл одоо ингээд мөрөглөөр явна Далай лам руу. Тийм одоо тэр манай Францын маш алдартай Изабелла Шарло гэх том эрдэмтний бичсэн ном байдаг мөргөлчтэй гэж Монголын. Тэгээд Далай ламд мөрөгч явж байгаа. Хүрээр ирж богдоо мөрөгч явж байгаа. Тийм тэгээд ирээд богдод мөрөгчхөөд тэр хүний одоо амьдралын утга учир биелээ гэж үздэг. Ямар ихтгэл үнэмшлэр явж байна тий. Бодооч одоо тэр хүсэл мөрөөдөл бүх юм тэрэнд зориулж штэ. Тэгэхээр бидэнд бол тийм юм зүйл шингүү үзлэр ингээд хүмүүс ичхээр ийм болчт юм байна. Тийм тэгэхээр энэ бол одоо бидэнд өөрийн гэсэн үндэсний шашин тай байх. За тэгээд дээр нь бид бурхны шашин би ямар сайн байн хэлж идэг. Буддийн шашин бурхны шашин бидэнд эрхчлөөс гардагтанд олгосон шүү гэж би ярианыхомч ус хэлжсэн. Тэгэхээр энэ юу гэж байгаа юм гэхээр юу ч гэсэн Монголд байгаа бурхны шашинны өв уламжил энэ бүх юм амбал сэргээж авч явах нь монголчуудын тэргүүн зэргийн үүргээр байх учиртай гэж хамгийн нэгдүгээрт нь тийм. Тэгээд дээр нь бол ингээд нэгэнт ингээд өөрийн гişн шашин уламжил маань ингээд явхаар өөрийн бурхны шашны тэргүүнтэй байсан. Тийм. Тэгээ бурхны шашныхаа түүх соёл уламжлалыг өвлүүлэн авч явах учиртай. Энийг хамгийн түрүүнд лам хуврагууд богдынхаа хүрээлэх учиртай. Үлгэр жишээ үзүүлэх учиртай. Тийм. Богдынхон хэлсэн үг алхсан мөр одоо ингээд баг алхаа жишээг энэ ойлгож ард түмэнд хүргэж явах учиртай шүү дээ тийм ээ өглөж тойрч хүрээлж А Б-г тийм тэгээд ийм нарийн энд бас зөндөө олон зүйл байдаг юм тийм ингэж явах хэрэгтэй байх. За тэгээд дээр нь ингээд монголчууд чинь ингээд өөрийнхөө түүх соёлыг таньж мэдээд ингээд ирэхээр өөрийнхөө одоо шашин угсаа бүх юмаа бол аваад явхаар энэ үндэстэн олонд чинь тэр одоо identity гэж зүйл байна. Тийм. Бүх үндэстнүүд Монгол үндэстэнд байна. Одоо тийм ээ. Орос үндэстэн, Хятад үндэстэн, Англи, Германч гэдэг юм уу, Япон гэдэг үндэстнүүдэд өөрийн гэсэн одоо identity гэсэн зүйл байна тийм ээ. Тэр одоо амийн шалгуур болсон бусдаас ялгардаг онцлог. Тэрний нэг нь шашин шүү дээ, манай шашин шүү дээ. Тийм. Тэрний нэг нь түүх соёл бидний Чингисээс ирсэн Монгол гэж зүйлийг авчирсан тэр зүйлс шүү дээ. Тэгэхээр ийм учраас бидэнд бурхны шашин хэрэгтэй байгаа. Ийм учраас богд хэрэгтэй байгаа. Ийм учраас түүх хэрэгтэй байгаа маа гэж яваад байгаа. Бид бүхнийг 19-р зуунаас сүүл 20-р зууныхэнд бараг жорлон байхгүй харанхуй бүдүүлэг байсан гэж зарим түүхэнд байдаг. Гэтэл Норвегийн аялагч 2 жилийн өмнөлөөдөө бид чинь 3 жилийн өмнө даншиг наадам дээр үзэсгэлэнгийн болж байсан. Яг тэр үеийн жуулчны зурганд бүр боддороо буусан монголчууд ямар их соёлтой, баян, тансаг, эрдэм номтой байсан нь Эмийн сан гэхийг баг 4 хэлээр биччихсэн. 5 хэлээр гадна хаягн дээр бичсэн. Монгол гэр шалнаасаа халаалттай байсан тэр үе дугуй унчихсан тий. Ийм одоо баялаг түүхтэй байсан тухайн үеийн жуулчны зурганд буусан байсан. Тэгэхээр та тэр үеийн бас монголчуудын амьдрал яг үүндээ бид нар тийм жорлонгүй харанхуй бүдүүлэг өсөхгүй тийм хүмүүс байсан юм уу? Эсвэл яг бодит түүх нь ямар байсан юм бэ? Тэгэхээр яг энэ соёл иргэншлийн ялгаа юм байна гэж бодож байна. 90 оны дараа Монгол нэгдээд бид нэр чи одоо дэлхийд дээр явж үзэж чинь тий. Европын оронд очлоо. Тийм хөгшин Европ гэдэг гэж хэлдэг. Эрхчлөөний Америкт очлоо.
Азийн орнуудаар ингээд явж үзлээ гэж. Тийм бид ямар байд юм байна вэ гэж. За нэг хэсэг одоо Монголыгаа сайлж молсон лаа. Тий нэг хэсэг нь одоо тэнд сурсан баах. Олон хэлтэй болсон баах янз янз гэдэг. Эргээд бодсон чинь эргээд босаад буугаад ирсэн чинь бидний явж ирсэн чинь зөв байсан юм биш үү? Тийм. Тэгэхээр би тэр яг өөрийн чи ярьж байгаа Оскар Маман тэр арамстай тэгээд энэ хүмүүсийн хэлж ярьж байгаа зүйл бичсэн зүйлийг ингээд маш гарахаа үзэх юм бол одоо ингээд бид бол одоо нүүдийн мал аж ахуй эрхлэлдэг тий мал аж ахуй эрхлэлдэг юм үндэстэн. Тийм тэгэхээр энэ бол нүгэд явдаг үндэстэн биш цагаан шиг. Өвлжөөнөөс хаваржаанаас туслангаас намарчаал боод эргээд өвлжөөнд ингээд босаад тэрүүхэн оронд ийм жижиг нүүдэл хийдэг юм. Тийм тэгээд ийм үндэстэн. Тэгэхээр энэс ирсэн өөрийн гэсэн соёлтой. Ингээд 4 өдрөл яваад ирэхэд өвлжөөс хэрэгцсэн байдаг. Бидний туслан намаржаа маш гоё сэргсэн байдаг. Бусаад өөрөө тэр газараа ирэхэд те манай газар нутагс сэргсэн байгаа. Ямар ч өмнө хичээл нь одоо яагагүй юм шиг те мал хүн амьтан бүхэл юмдаа тэр гიშгэж байгаа амьдарч байгаа янз янзын зүйл болж байгаа гэж. За өнөөдөр одоо ингээд улуурхай хот ингээд хөгжсөн байна. Тий за манай Улаанбаатар хот маань ч одоо 20 хэд удаа нүүсэн бат одоо 20 одоо илүү ч нүүсэн байж магадгүй маш олон газар нүүсэн. Ингээд харсан чинь хүн төрлөختний явж ирсэн замар чинь аль нь зөв юм бэ? Ингээд суурин шил өнөөдөр ингээд хот гээл тийм за яхаа бүр дэндүү бодох бас хэрэггүй бах. Тэгтэл яхаа ингээд дөрөв хан донд партай өвөл таардаггүй. Тийм. Тэгтээ бидний явж ирсэн уламжлал гэртээ гэрч бас янз янз байж болдог шалнаас 100 гаруй жилийн дээр шалнаас халдаг байсан байна. Систем нь байсан байлээ шүү. Тэ. Бүр тэр чинь бүр битсэн байгаа тий. Энэ ямар сони ингээд асан чинь канг гэх тийм одоо юу ингээд суулгасан зургийг аваад тавьсан ингээд тий. Ингээд тэгэхээр ингээд үзэхээр чинь бол бид нэр тэр бидний одоо тэр нүгэд явдаг байсан мал аж ахуй эрхэлдэг байсан энэ юу чинь байгаль дэлхий юунд бол тийм хамгийн тийм бохор муухай болгодгүй юм биш үү? Тийм. Байс явж ирсэн юм биш үү? Тэг хамгийн нэг зүйл нь хүн хүнээрээ байдаг. Хүн хоорондын харилцаа. Тийм. Энэ хүн төрлөختнийг авч явдаг тэр зүйлс энэ одоо нүүдлийн мал аж ахуй дагсан монголчуудад хамгийн илүү сайн авч үлдсэн байсан юм биш үү гэдгийг одоо Европын хөгжсөн гэдэг улсууд ирээд хэлж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд энийг ингээд эргээд бодох юм бол бас жоохон тийм наантай саантай бодож явахгүй бол болтгүй юм биш үү те. Тэгээ үнэндээ одоо тэр Армстедийн бичсэн зүйл байгаа тэр зүүн тийш 7 жилгээ за тэр зүүнс зорчсон нэгэд Оскар Мамины өөрийн чинь хэлсэн тэр ном энэ дээр бичсэн дээр бол энд байгаа хүмүүсийн амьдарч байгаа хүмүүсийн зориг, оюун санаа энэ хүмүүсийн бодож байгаа философи, утга, амьдралд хандах хандлага, өмчтэй байх ингээд одоо бүх юмд хандж байгаа энэ бүх юм чинь бол биднээс хамаагүй хол илүү байна гэж. Бүр бичиж байгаа те байрны 50 те. Би олон орноор явсан гэж Оскар Мамин. Тийм ээ. Үндэснээрээ сайхан сэтгэлтэй ард түмэн Монголоос өөрөө ирээд болохгүй гэж. Эн чин цаана уг үндэс нь шашин штэ. Эн чин цаана бидний нүүдлийн уламжилалт мал аж ахуй энэ ёс суртахуун, ёс зүй өнөөдөр зөндөө яриад байгаа түүх соёл уламжлалыг хандах хандлага штэ тий. Өвөг дээдсээс авчирсан зүйлийг бид нэр тэгээд тэнд ирэхэд ингэж үнэлж ийсэн. Штэ гэж бодож байгаа юм тий. Тэгэхээр энэ үднээс нь би хандвал сайн болоо гэж бодож байгаа. Тэгээ Оскар Мамины тухайд бол одоо энэ Норвегийн Ослогийн сургууль дээр саяхан энэ их ховор тий. Маш азтай тохиолдол штэ. Энэ хүн 1911 оны 10 сарын 26-нд Улаанбаатар нийслэл хүрээнд хөл тавьсан хүн. 10 сарын 26-нд. Тэгээд энэ хүн бол ингээд маш том соёлтой, сууртан гаралтай хүн шнэ. Тэгээд өдрийн тэмдэглэл бичсэн байгаа. Тийм. Тэгээд тэр хүн бол ингээд монголчуудтай уулзсан, Монголын одоо Богд хаантай уулзжсэн, одоо сайд нартай уулзсан. Тэгээд бүгд орчин бүгдийг бичиж байгаа. Богд хаанд бэлэг явуулж байгаа, тэр цуглуулж байгаа. Өгөөдөөхэд өөрөө ч ярьж байгаа дугуй гэдэг чинь цагаан сарын бэлэг шүү дээ. Цагаан сарын бэлэг авч байгаа шүү дээ, тий. Тэгээд тэрэнд өгж байгаа бэлэг сэлтийг хар тий. Ямар одоо бие биендээ тийм тэр шуудантай байсан.
тий. Тий. Тэгээд шуудан одоо тэр найдвартай шүү дээ. Тий. Барууныхан ч одоо ингээд одоо англиас одоо тий хаалган ч гэдэг юм одоо Петербургаас ингээд захаа зана одоогийнхоор ингээд бандерол маягийн зүйл явуулж штэ. Найдвартай ирсэн байгаа штэ. Бүр ингээд шуудан бүх юм чинь ингээд бүх юм найдвартай ажиллаж исэн гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа. Тийм ингээд байх юм. Тэгээд тэр хүмүүс нэг одоо анзаарсан зүйл гэх юм бол энэ хүмүүсийн соёл бол өөрийн гэсэн одоо соёлтой байна. Тий. Хэдэн мянган жил явж ирсэн уламжлалт соёл байна гэж. Тий. Энэ улсууд одоо тэр бидний одоо хөдсөн дэлтэй гэж хэлээд байгаа тэр монголчууд өвөг дээдс чинь тэр соёлтой гэж хэлсэн Европ хүмүүсийн хүндлэлийг хүлээж байгаа шүү дээ. Одоо респект гэдэг одоо залуучууд ярьдаг гэсэн тий. Тэр за та гэдэг одоо тэр харилцаа хандаа тэр бичиж байгаа зүйлс хүмүүс гэдэг чинь зүгээр шүү дээ. Маш нарийн зүйлс хийж гин. Тэгээд Оскар Номмын тухайд бол би онцгой. Тэгээ би бол одоо ягаад тэгэхээр одоо богд тайртай болохоор 11 оны тусгаар тогтмол одоо хайртай болохоор 12 дугаар сарын 29-ний түүхэн үйл явдалд би онцгой ач холбогдол гэдэг болохоор энэ үйл явдлын тухай бичсэн хүмүүст бол би маш одоо хүндэлтэй ханддаг. Тэгээд Оскар Момин бол тэр 11 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг бол бэгөө бичсэн юм байна. Одоо ингээд өнөөгийн богд тааны ордон музейгаас хавуулаад ингээд богдын шар ордонд ингээд залсан ингээд нөгөө төрийн ёслол хийсэн 10 гэдэ ханта гэрт ингээд Монгол уламжлалаар бариад тэгээд сар технологи томглон зарлж штэ. Богд заана усын зааныхаа өргөмжилж байгаа синтез өргөмжлөх ёслол болж байгаа. Тэгээд тэр ингээ богдын шар ордны өмнөх талбайд чинь хэдэн мянган нүд алдан их хүн цугласан гэж. Бүгдээрээ л одоо хамгийн гоёор өмссөн байсан гэж. Тэр дээл ховцолсон тэр эсгсүүлээ тэгэл тэр кортеж явж байгаа тэр хаан хадан явж байгаа сүйх тэрэг зэрэг лам жагсаж байгаа ингээ тэр хаанда хандж байгаа ингээ өвдөг сүгрэн мөрөгж байгаа. Бүгдийн сахан гэрэл зурганд дүрсжүүлээд яг баримтсан гэрэл зураг байна шүү дээ. Хадгалагдаад аваад үлдэн. Тэр үнэхээр том соёлын өв шүү. Тэр 2017 он хүртэл тэр чинь ингээд тэр хүүхдүүд нь бол ингээд эхлээд нэг тоосонгүй тэгээд нэг чартаг шиг гарааш дотор ингээд авдар авчихсан юм зүйлийг хадгалсан байна. Өгдөөцөх. Тий. Тэгээд тэр үед ингээд нэг юм зүйл байх юм гэдэг. Гэсэн чинь хүү энэ ч одоо ингээд юу болж ийн гэдэг. Тэгээд ер нь бол энийг бол хэн хэлж нэлээд яасан нь бол тэр Кембриж их сургуулийн одоо профессор Урадын Булга. Тий. Тэгээ Булга манай чулуун доктор хэлээд. Чулуун очиж үзээд. Дараа нь Монгол улсын ерөнхийлөгч Батлалгой ч үзээд. Тийм. Тэгээд ингээд дараа нь ном ингээд одоо олон зүйл болсон тийм өсгсөн бид нэр гаргаад ингээд. Тэгээд юм үйл болсон. Тэгээ одоо бол яг судалгаа жоохон явж байна. Тийм. Тэгээд ямар ч байсан тэр хүн бол одоо тухайн үеийн одоо ингээд катак янз янзын одоо үйлдвэрээс нь мэрэгжлийн аппарат аваад тэгээд бүгдийг аваад тэгээд ангилсан байгаа тэр хүн зургуудаа. За ингээд хүрээний зураг одоо 12 дугаар даншиг наадмын зураг, цамын зураг, за ингээд майдрын зураг энэ төр гээд бүр абэг. Тийм тэгээд тэр үйл явдлуудаа бичсэн. За ингээд 11 оны дараа ингээд Ларсентай холбогдож байгаа одоо Рой Чапман Эндрюс захиавчж байгаа. Рой Чапман Эндрюс ирээд богдтой тааллаваа тэгээд ингээд одоо говьяас яваад одоо юу нээж байгаа үстэй. Том одоо нээлт хийж байгаа үстэй. Одоо энэ нөгөө динозаврын томьёос дэлхий дээр анхудаа том бодиттой говьяас олоод авчихсан Америк руу. Судар өчгийн хүрээлэнтэй гэрээ байгуулж байгаа Зэвэн Жамсран уу. Жимэнгой энэ тэ. Тэгээд одоо Монголын тэр бол архивд маш тодорхой биш одоо ингээд архивд Монгол өчгөр англиар тодорхой байна шүү дээ. Ингээд яг одоо ер нь бол бас монголчууд маш ухаантай тэр 11 онд 20 оны ихэрч гисэн одоо ингээд Кослов ирээд ингээд ноён улсын эндээс ингээд нэг хүнүүгийн одоо ширдэг хүнүүн том олдор зөндөө оллоо шүү дээ. Тэгэхээр тэрийг аваад явхад гэрээ хийсэн баг. Энэ зүйлүүдийг одоо Санкт Петербургт аваад судлаад боцож өгнө гэж. Яг адилхан Рой Чапман Эндрюстэй тим гэрээ хийж байгаа. Энэ одоо том юунуудыг Америкийн тэр одоо том юуны нийгэмлэг судалгааны хүрээлэнд туслаад боцож Монголд өгнө гэж. Тийм харин ирсэнгүй аль нь. Өнөөс ирсэнгүй шүү дээ тий. Тэгээд одоо жоохон ярьцгааж байна. Тэгээд тийм ичлэнгээр. Тэгэхээр тэр чинь бидний хүндэлж исэн байгаа шүү. Тийм шүү дээ. Тийм. Хүндэлж байгаа болох гэрээ байгуулж байгаа шүү. Тийм. Дээр нь бидэнд чинь эзэн байсан гэсэн үг шүү дээ. Тийм. Юмд эзэн байсан гэсэн үг шүү дээ тий. Тэгэж бичсэн зүйл байдгийн. Тэгээд 20 хэд он гараад биднэрт бол маш зөндөө олон янз бүрийн болсон юм чинь. Тэгээд дээр Оскар Момин гэдэг хүн чинь одоо ингээд хаалган хүрээ ер нь ягаад нийслэл хүрээ болсон гэдэг чинь бол ингээд хаалган хүрээ хаахтын ингээд нөгөө цайны зам ингээд
худалдааны зам дээр байсан байхгүй юу? Худалдааны төв байсан болохоор чи энд чи ингээд одоо цай ингээд хураасан одоо том ингээд тэмээж ингээд эхлээд хэдэн мянга одоо тэр Оскар Момент юмд лаа авчирсан гэдэг үү? Хамгийн эхлээд одоо ингээд юу яа дээ табак тамхи юм уу? Тэгээд дараа нь лаа. Тэгээд энэ генератор богдод өгсөн шүү дээ. Тэгээд дараа нь нөгөө энэ тэмээ жинги чинь халаад ингээд машинаар явдаг жим болоход Оскар Момент оролцсон дэр байна шүү дээ. Тийм. Тэгээд машинаар хүн зөөдөг болоод ачаа зөөдөг болоод. Тэгээд ийм зүйл олон юм болсон. Тэгээд дараа нь тэр унцэн кобонд орс зөвлөлт мөлд орж ирэл тэгээд хөөгд 29-нд ингээд гаргачихсан тийм олон үйлдэл болсон юм аа гэж. Бид нэр одоо 7 сар гэхээр тусгаар тогтнолсон улсын иргэн сайхан одоо тал нутгаараа тарж нааддаг хуйлтай хуйлгүйгээр гарч явж нүдэлчин гэдэг энэ ухамсараас ирээдэг сар штэ. Тэгэхээр 1911 оны тусгаар тогтнолын хувьсгал яг ямар нөхцөл бүрэлдсэн тухайн үеийн иргэдийн ухамсар хүлээлт ямар байсан. Одоо ингээд маш олон залуучууд бас тусгаар тогтнолынхаа тухай кино жүжиг янз бүрийн уран бүтээл тойрогдөг болж л тэ. Тэгээд тэн дээр бол бас нэг миний бас нэг судлаачийн дээр хад нэг тийм жоохон харанхуй бүдүүлэг гэдэг ч юм уу тийм байдлыг харуулах гэдэг нь яг тэр үеийн Монголын ард түмний хүсэжсэн хүлээжсэн сэтгэл мэдрэмж юу байсан юм бэ? Ер нь тэр тусгаар тогтнолоос бид нар залуучууд юуг ойлгож авах хэрэгтэй юм бэ? Одоо бид нарт нөгөө байгаа зүйлийнхаа үн цэнийг мэдэхгүй шүү дээ. Дайн тулаагүй, таавараа гараад нааччдаг, амарчдаг ийм цаг үед амьдарч байгаа учраас ямар одоо үн цэнээр 1911 онд бид нар тусгаар тогтнол маань ирсэн. Тухайн үеийн ард иргэдийн нөхцөл байдал ухамсар ямар байсан бэ? За юу ч гэсэн бол түүх бол одоо ой соромж байдаг. Тийм. Тэгэхээр бид бол ингээд ер нь бол ой соромжаас нь түүхийг нарчхаар үндэстэн хэн ч шуулт ингэн лээ. Тийм. Тэгэхээр бид бараг тийм үндэстэн шүү. Тийм. Бид бол ингээд эзэн Чингисхайг танихгүй. Өөрийн үндэстэн түүхээ мэдэхгүй. Богд ханаа мэдэхгүй. Өөрийн түүхээ мэдэхгүй. Гадны юм гэхэр гоё байдаг. Ийм болцсон тийм. Тэгээ гадны юм гэхээр одоо айгүй сайхан гоё. Гадны шаардлагатай хүн бол та дээшээ суу. Тий хар нүдтэй хар үстэй Монгол бол та доошоо гэсэн ийм хандлага. Тий өөртөө би ямар санд хэлтийн шүү. Богд Монголдоо чон шиг болоо юу да тий. Биений үзий яддаг. Биений хүндэлдэг үү те биднийг нэгтгэдэг тийм зүйл өнөөдөр ажиллахгүй байгаа байхгүй юу? Тэр identity гэж байгаа л танихгүй байгаа. Өөрөө өөрийгөө танихгүй байгаа байхгүй юу? Тийм шиг гэж бодоод тийм. Тэгээд үүднээс нь ингээд харах юм бол тусгаар тогтнол эрхчлөө гэж юм чинь бидэнд бол маш их үнцэнээр ирсэн шүү. Бодороо та нар тийм. Одоо эрхчлөө тусгаар тогтнол алдаад төр улсынхаа одоо ингэ байгаад 200 гаруй жил гээд боддоо халах Монгол. Хүний иргэшээлд байсан. Тийм Манжи захан тэндээс сомилдог байлаа шүү дээ. Тэ том утга туйлгаад ингээл одоо зайлсвал засаг ноёдууч гэдэг ч юм ингээд бүх юм. Тэг яг тал нутагтаа одоо гшуун нутагтаа бол ингээд гшууны ноёдууд байсан. Наадмаа хийжсэн бид нэр тий. Одоо бүгдийн дан шиг тэгэл одоо 93 наадам мөр уралдуулаад бөхөө барилдуулаад ноосом харуулж ийсэн тий. Тэгээд мэдээж одоо болчихгоо хэрхэлж ийсэн. Гэхдээ эрхчлөө тусгаар тогтнол олоход 200 гаруй жил ингээд хүмүүс яагаад уйлж ийсэн юм бэ? Юуны төлөө тэр хүмүүс одоо тэр хошууны сумын хаа байсан баруун зүүн хязгаар улаан аста гэдэг ч юм уу те алтан болог тий өвөр Монгол ингээд хүрээ тойрсон ингээд бүх хүмүүс тий юу болоод ингээд баярын магнитыг унгаж ирсэн юм бэ? Яагаад одоо ингээд одоо тэр протокол бичсэн зүйл байгаа шүү дээ тий. Одоо тэр хангалцаг гэдэг овдын хаагуур байдаг тэр нутгийн хөвөөгөр тэр богд заахныг өргөмжлөх гэн тусгаар тогтнолын үзэлснаа гэдэг тэр тал нутгийн одоо голын хөвөөгөр одоо тийм үзэл явж байлаа гэж тий. Тэгээд тэрийг дуулсан монголчууд бүр сэтгэл тэнийг үнэхээр баярлж ийсэн гэж.
одоо Сэлэнгийн ерөөд байсан те Карнакова гэх тэр худалдаач хүн байсан юм ихтэй. Тэгээд тэр хүн чинь Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүн эрдэмтдээ хүн байхгүй. Тэгээд Монголын тааж нэрийн тухай ингээд монголчуудын тухай ургамал ингээд байгаль антропологийн олон өгүүл бичсэн 11 оны Монголын сухаар тогтлын тухай өгүүл бичиж Оросын газар зүйн нийгэмлэгт бичсэн. Тэр хүний бичсэн зүйл ч гэсэн ингээд Богдизен хаан суух мэдээ аваад монголчууд ерөөсө газар сайгүй биднээс ирээл танаа хаан юу гэж юм ямар өгүүл болж ийн гэж 10 гэдээр өдөрт ирж асуудаг байсан гэж. Тэгээд тэр зам дээр чинь нэг аял сайнны замын яг өртөн дээр байдаг одоо ерөөгийн тэнд байсан өртөн дээр ингээл суусан ингээд явсан болгоны мэдээ хоорондоо хуваалцж байгаа энэ үйл явдал гэдэг чинь эрхчлөө тусгаар тохиолдолд ирэх гэж юм гээд Богдизен хаан суухын гингээл тэр мэдээг дуулах гэсэн сонсох гэсэн хүмүүс гэж. Тэгээд тэр тусгаар тохиолдлын төлөө ингээд барийн үнэмс унгаж явах үйл явдал чи яаж ийн гэхээр яг тэр морин цагт одоо Богдизен хаан суухад бүгд одоо хаан халахын одоо ноёдууд, Алдан уургийн ноёдууд том удагт хувилгаад ар өвөр Монголын төлөөлөл, бурайдууд, халимгууд баруун өвдөг дээрээ 3-аас 9-тэй согдон мөргөж байгаа. Тийм. За тэгээд одоо өвөр Монголоос, Улаастаагаас, Алтан булгаас сүү цагааныхаа дээжийг өргөөд тийм. Миний Монгол минь сэргэлээ. Тийм. Миний эрхчлөө минь ирж гинэ гэж. Гэт ийм үйл явдал болсон. Хамгийн нэгдүгээр зүйл нь төөхөн. За тэгээд энэний дараа бол ингээд энэ эрхчлөө тусгаар тогтлын төлөө тэмцсэн үйл явдлыг энэ түүхийг бодитоор нь таниулж мэдэхгүй болохоор яг өөрийн чи хэлж байгаа тийм арай жоохон тийм хөнгөн хийсвэр хандаж байна. Одоо бас ингээд цаг наашлаад тусгаар тогтнолын төлөө бидний түүх соёлыг бас үннээр нь бичсэн сурвалжууд бас зөндөө гарч байгаа. Тийм. За Магсар хурцын түүх Лонжидгой тэр ингээд 90-д онд гаргасан. Тэгээ Монгол улсын шастрын Богдааны зарилгаар тусгаар тогтноод хамгийн түрүүнд өөрийн түүхээ мэдээгч эзэн Чингисийн үеэс ахуулаад өнөө хүртэл ирж байгаа Алдан уургийн ноёдуудын түүхийн А Б-г бичсэн баг. Хуулийн бас бичсэн байгаа шүү дээ. Зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичих гэж 65 дэвтэр. Энэ 65 дэвтэрийг чинь Япон хүмүүс ирээд аваа явсан баг. Бүгдийн монголоор нь шүү. Авчиад Япон болгоцсон баг. Өнөөдөр Токио гайдагийн номын санд байж байна. Японоор нь. Тэгээ нэг хэдэн дэвтэр нь олдохгүйгээр би тэрнээс 7 дэвтэрийг авцаад алдартай Японы судлаач Япон хэлтэй байсан алмасгаагаар Японоос Монгол болгоод бичсэн. А Б-г таарж ирсэн тэр. Ихтэйг. Гэгчлэнгээр тэгээд ийм түүхүүд за тэгээ хойшлоод тусгаар тогтнолд эрхчлийн төлөө хэрхэн тэмцсэн бэ? Сайны хон, Чон хамт орж, даалам цэрэн чимд, хайсан гүн, тийм ээ? Анхны сайдууд ингээд өвөг дээдсэн байна. За 21 оны дараа Данзан Ардын намын анхны дараг, Ардын засгийн газрын сайд бодоо Ардын намын тамгын хэн сийлсэн, би сийлсэн гээд Данзангийн одоо чирээний хөлөөр би хийсэлсэн ингээд бодоо кинон дээр гардаг штэ. Тэр хүмүүс яагаад ингэж жилийн дараа Ардын засгийн сайд анхны сайд нь хэлмэгдсэн. Ардын намын анхны дарга нь яагаад ингэж 2-3 жилийн дараа сааслагдсан. Тэр баваас нь за ингээд одоо анхны толооч баг бүгдээр Жавсгаас бусна хэлмэгдэж байгаа. Анхны одоо мэрэгэн сайд 2 одоо ерөнхий сайд байсан Амаргай яагаад Москваас сааслагдсан. Хэлж байгаа шүү дээ тэр хүн. Би бүхэл амьдралаа Монголын тусгаар тогтнолд зориулсан гэж. Миний Монголын нутагт хувьсгалын эсэргүү Япон тагнуул байгаагүй гэж. Намайг одоо хэлмэгдүүлж исэн бүх хүмүүсийг энэ хүмүүс буруу мэдээлэл өгсөн шүү гэж. Маш тодорхой хэлсэн баг. Тийм. Энэ хүмүүсийн хүчээр тусгаар тогтнолд бидэнд ирсэн шүү. Тийм. Энэ хүмүүсийн түүхийг үнэн мөнөөр нь хүргэх хэрэгтэй шүү дээ. Тэр хүмүүсийн түүх хүрэхгүй харин эсэргээрээ энэ хүмүүсийг хэлмэгдүүлж исэн хүмүүс баатар болоод хэлж исэн үгийг өөрийн болгоод аваад байхаар чинь түүх зөв болдгийм үү? Тийм шүү дээ. Үнэн гэж байна уу? Үнэн гэж байна уу? Нэг юм үг байгаа шүү дээ. Үнэн гэж хаавна гэж. Үнэн гэж байдгийм би үзчихээ босаагаад үг гэж. Үнэн гэдэг чинь тэгтлийн бүдгэрсэн байна шүү дээ. Боддоо би үзчихээд босаагаад өгье гэж байдгийм бол гэж. Тэгтлийн одоо түүхийн үнэн бүх одоо тэгээ үнэн дээр чинь тулгуурсан шудрагаас тэр бүх юм чинь Монголд бүдгэрсэн байна шүү дээ. Тэгэхээр энэний төлөө явах ёстой залуучууд энийг мэдэх хэрэгтэй. Тийм бид тэгээд одоо ингээд 20-30 оны үеийн тий одоо ингээд одоо элемэгдэл Дамбадар Жадан баач гэдэг ч юм уу тий одоо амар сайд ингээд одоо
Дэндүү гантэргээ түүхийн тухай ингэж ярьж байгаа биз дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн бодит түүхийг зүгээр нэг хэлмэгдсэн гэж хэлж байгаа биз дээ. Энэ хүмүүс чинь ингэж богдын дараа байсан одоо сайд нар лам хуургууд яасан бэ? Одоо бодотоо 100% бурхны шинтэй байсан шүү дээ. Бодотоо хэдэн 100,000 лам нар, хэдэн мянган лам нар, хэдэн 10 хот байсан сүмхийд бүгдийг нураасан. Тэгээд энэ тухай түүх байхгүй. Энэ тухай бодит үнэн зүгээр нэг хэлмэгдсэн юм. Ингээд нэг хэдхэн бараг их хэргийн золиос болсон гэд. Ингэж явж болдго юм уу? Тэгээд одоо энэ чинь үзэл санаагаар ингээд 30 хэдэн онд ингээд нэг хэлмэгдсэн гэчихэд дараа нь одоо энэ хүмүүсийн үзэл санааг тэгээд ингээд явж байгаа шүү дээ, тий. Одоо ингээд төмний нэг гэл намд гон зохиолч гэдэг ч юм уу, тий. Одоо эренчин гуйч гэдэг ч юм уу ингээд одоо том зохиолч ингээд эрдэмтэн хүмүүс чинь ингээд гаргаж ирээ үргэлжлүүлээд яваад ирэнгүүт сэхэтэн төөрөгдсөн байна. Энэ хүмүүсийг хэлэлцээд 40 50 он үргэлжлүүлээд ингээд 90 он хүртэл явж байгаа шүү дээ процесс. Тэгэхээр энийг үрдэх процессыг үнэн мөнөөр нь хүргэх хэрэгтэй. Сурах хичээлд бичих хэрэгтэй. Ном орон зохиолд үнэн мөнөөр нь хүргэж сая тусгаар тогтнол ийм замаар ирсэн юм байна шүү дээ. Энэ газар нутгийн эзэн бидэнд энэ газар үнэтэй олдсон юм байна шүү дээ. Ийм тийм одоо бодоо амар сайдын амээр богд эзэн хааны амээр ирсэн шүү дээ тусгаар тогтнол. Энийг ойлгох хэрэгтэй тийм. Тэгэхээр бидний түүх бол хотлоо байсан учраас энийг одоо хотлоо одоо дэмж энжин гэдэг ч юм уу тий. Ингээд энэ том гиндэн ерөнхий сайд тий гэгчлэнгээр ингээд олон зүйлүүд байна тийм. Тэгэхээр энэ бүгдийг үнэн мөнөөр нь бичиж хүргэж үнэн мөнөөр бичигдсэн ном зохиол нь зузаан болохоор уншихгүй юм байна. Тий энийг одоо бодиттой байдлаар хүргэж байж эрхчлөө тусгаар тогтнол ийм замаар ирсэн юм байна бидэнд. Ийм бид нэр ингээд өнгөрч байгаа тал нутгаар ингээд одоо ингээд тааваараа таруулж байгаа зүйлийг авчирсан өвөг дээдс өрлөг түүх ийм юм байна. Эндээ хүндэтгэлтэй хандъя гэдэг ойлголт төрнө ах гэж бодож байна. 1915 оны Хягтын гэрээ Орос Монгол хятадын энэ өнөөдрийн бидний газар нутгийн бүрэн эрхт байдалд тухайн үеийн гэлтг өнөөдрийн хэрхэн нөлөөлдөг юм бэ? Эндээс бид нар бас юу ойлгох вэ? 15-наас Хягтын гэрээ гэж энэ дээр байсан энэ ном тийм байгаа. Тийм энэ сэдвээр би бас судалгааны зүйл бичсэн ном бичсэн юм аа. Тийм судалгаа хийсэн байгаа. 11 онд тусгаар тогтноод Монгол эргээд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа. За хүлээн зөвшөөрлөхийн төлөө. Тэр усууд нойр хоол үүсгэж байгаа. Дотроо ингээд санхүү, засгийн газар, хил, гайл ингээд одоо дүршмөл ингээд цалин, хүнлүү ингээд одоогийнхтай бас татвар ингээд тоймгүй юм болно шүү дээ ерөөсөө. Дээр нь олон улсад хүлээн зөвшөөрлөхийн төлөө. Хамгийн тусгаар тунхлаад дараа жил нь ерөөсөө шууд 12 онд чинь сүүлээр газар харилцааны сайд Чимээ хаан дөржиг Орос руу явуулж байгаа. Жилийн дараа ерөнхий сайд намын сар явж байгаа. За ингээд тусгаар тогтнолыг зөвшөөрөөж дэлхийн 9 гүрэнд нот явуулж байгаа. Тийм. Бидний 9 улсад явуулсан. Тийм. Тэр 9 гүрэн одоо тэр 3 дахь хэрэгцээний бодлого гэдэг хаад холбоотой байна гэдээ бид нэрж ширж байгаа. За ингээд ирж байгаасан чинь ямар үйл явдал болдог вэ гэхээр 11 оны одоо дараа 12 оны 1-1-нд ингээд манжийг дараа гарч ирж байгаа дундад дэрэг улс байгуулагдаж байгаа. Дунд дэрэг улс байгуулагдаад манжийн дор байсан бол Монгол хятадын дор байх хэрэгтэй гэж. Монгол манжийн дор байсан манайд байх хэрэгтэй гэж. Тэгэхээр монголчууд бол тэр 11 оны 19-өөс тусгаар тогтолцоогоо хэлж байгаа байхгүй. Бид өмнө байгуулсан манжтай байгуулсан холбооны гэрээнээс гарч одоо өөрийнхөө одоо тэр улсаас сэргээж байна гэж маш тодорхой хэлж байгаа юм тий. Бид хятадтай холбоотой байгаа вэ гэдгийг 11 оны 19-ны тусгаар тогтнол эрхчлөө маш тодорхой хэлдэг юм. За ингээд одоо хятад гэж том соёлтой бүрэн гарч ирэнгүүтээ одоо хэлж дээ шүү дээ тийм манжийн дор байсан учраас Монгол байх хэрэгтэй гэж. За ингээд Монгол бол бид нэр тэр одоо юан шикатай чинь бүгдээ заан захаа явуулна шүү дээ. Тоймг болно явуулна дээр одоо зөндөө олон бид нэр одоо хэл соёл тус тусдаа тий хятадууд одоо тариа тэрдэг бид нэр мал аж ахуй эрхэлдэг. Тэгээ бид нэр нэг гэртэн хязгаарч байгаа тэгэхгүй үргэлж үжин тарим одоо болон тий гэдэг тийм дэндээс дарамт шахалт үзүүлэн та нарын хүн ам цөөхөн одоо манай гшууны одоо ханч хөрхөж тийм бид нэр цөөхөн хүн амтай тийм гэхдээ бид нэр бол одоо тал нутгаар андарч мэдэрч ирсэн юм уламжлалтай тэгэж тийм ингээ энэ дээр бол одоо эцсийн хүртэл богдвол одоо бид нэгэнт зарласан тусгаар тогтнолоос татгалзах чадахгүй гэдгийг бол
бат нот илэрхийлж байгаа тэр Юншкад явсан богдо зааны загтлан тэр байна. Загтлагын зүйлээс олон зүйл тэр. За ингээд энэ 11, 12, 13 он гэдэг тэгээд Японы заанд богдооны нэрээр загтлаа явуулж байна. Англи руу явуулж байна. Тэр нь Английн архив байна шүү дээ. Японы архивд байж байна ихээр Франц руу явуулсан. Ингээд олон орн зүйл дээр болж байгаа. Тэгээд 15 оны хаагтын гэрээ гэдэг чинь 12 оны Орос Монголын гэрээ гэж үндсэндээ Монголын тусгаар тогтнол гэдэг чинь халах тэр хавдын хязгаар өнөөгийн Монгол улсын хязгаармтгаар байна гэдгийг ерөнхийдөө хязгаарлаж байгаа хэрэг. За энэ өөр Монголыг бол хэлийн гадаа үлдээж байгаа хэрэг тийм. Энийг баталгаажуулсан үйл явдал хаагтын гэрээгээр болж байгаа. За ингээд энэ одоо ингэнгүүт чинь бол Орос бол 12 онд Монголтой гэрээ байгуулсан. За энэ бол мэдээж Оросын бас геополитикийн том бодлого явж байгаа тий. Энэ бол Японы эсрэг, Хятадын эсрэг тийм буфер зантай байх хэрэгтэй байна. Тэр нь Монгол байх хэрэгтэй гэж тий. Тусгаар тогтнолоо зарласан Монголтой гэрээ байгуулъя гэж. Тэгээ энийг Коростов гэх шиг байгуулсан юм. Тий. За ингээд энэ үйл явдлын дараа Бээжинд одоо Орос Хятадын одоо тунхаглал Монголын асуудал гарч байгаа. Энэ 12 оны Орос Монголын гэрээ 11 онд Монгол тусгаар тогтсон. Дараа нь одоо ингээд энэ болж байгаа үйл явдлаас Хятадын гадаад харилцааны сайд огцорж байгаа. Монголын асуудлыг шийдэж чадаагүй гэж. За ингээд энэний дараа бол ингээд олон улсын одоо гэрээ хэлцээрүүднээс хаагтад Монгол Хятад Орос гурван улсын ингээд том Монголын асуудлаар Монголын тусгаар тогтнолын асуудлаар шүү болж байгаа тий. За бидний эрх хязгаар юг бол номинал нь багасгаж байгаа. За энэ бол тэгэхээр энэ гэрээг бол Францын эрдэмтэн Столыпин гэж хүн энэ хөлийн гэрээ байна гэж. Тий. Тусгаар тогтнол томглосон Монголыг өмнө хөлийг бол ер нь бол аль хөлийн бол энэ гэлээ тогтоосон гэж. Тэгэхээр Монголын газар нутаг гэдэг дээр халахын 4 аймаг хавдын хязгаар нутаг байна гэдгийг энэ гурван улсын гэрээгээр тогтоосон гэж бичиж байгаа. Энэ үнэн. Дээр нь Монголын хэл гэдэг чинь ингээд одоо өөр Монголыг гадна өөр монголоор ингээд байна гэдгийг бол энэ хаагтын гэрээгээр тогтоож байгаа. За харин бол өөр монгол бол хөлийн гадна байна гэдгийг бол энэ хаагтын гэрээгээр батн тогтоосон. Энийг эсэргүүцсэн хүн бол Баавж өг. Тийм Шудрагбаатар Баавж өг. Тийм. Тэгээд Баавж өг хүн бол би энийг зөвшөөрөхгүй би өөр Монголтойгоо нэг байх хэрэгтэй гэдэг. Тэгээд босоо тавьдаг ийм олон үйл явдал болдгийн тий. За ингээд ийм олон үйл явдал болсон. Тэгээд яг түүхээр ийм үйл явдал болсон. За тэгээд дараа нь 17 октябрь явсгал болно. За тэгээд энэний чинь дараа Орос бол одоо нэг заана үгүй хийн. За ингээд одоо Монголтой бол ингээд эзэн хаан Оросын Баатар цагаан хаантай байсан гэрээ байгуулж ирсэн. Ингээд энэ олон үйл явдал чинь дамжаад 19 оны үйл явдал болно. Тэгээд 21 он ингээд явж байгаа хэрэг. Тэгээд 21 оны ихээр баруун өнгөр орж ирээд нөгөө 19 оны сүүл 20 оны их орж ирсэн тэр нөгөө сүсүжааны зэргүүдийг цааш нь хөөдөг Бээжинг нийслэлхүүрээс Хятадын зэргүүдийг хөөж байгаа гол хүн чинь бол баруун өнгөр. Тийм одоо галзуу баруун гэдэг бидний нэрлэдэг энэ хүн бол Хятад зэргүүдийг Хятад гамингуудыг Монголын хатгаас хөөсөн. Тэгээд одоо 21 оны цагаан сараар одоо 2 сарын 22-нд Богдоцын хааныг өргөмжлөх ёслол хүрээнд болж Азийн морин цэргийн дивиз жагсаасан том ёслол болсон гэх тийм олон үйл болсон. Тэгээд 21 онд 7 сард Улаантан орж ирсэн бэрсэн гэх тэгээд цаашаа төөх мань явах хаа гэж бодож байна. Энэ таны өнөөдрийг хүртэл бичсэн судалгааны ажлуудыг харж байгаа бараг бусад эрдэмтдтэй нийсэн дангаараа гээд 30 гаруй 30-аас илүү байгаа бүтээлүүд байна. Тэгээд та энийг бол Монгол, Орос, Хятад, Герман, Япон гээд маш олон улс орнуудын одоо архиваас цуглуулсан. Тэгэхээр энд одоо цуглуулах архив дээр суух энэ олон улсын эрдэнсийн санд сууж Монгол улсын түүхийг шүүртгэхэд тулгамддаг асуудлууд бас сонирхолтой ийм ямар одоо үйл явдал болдгийм бэ ер нь архив цуглах. Энд Монголынхаа за яг судлаачид тэгвэл ер нь хамгийн нэгдүгüрт нь бол хүсэх хэрэгтэй. Тийм. Судлаач болъё гэвэл залуу хүүхдүүдэд хандаж хэлвэл хүсэлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр хүссэн зүйл рүүгэн бол ямар ч замаар бол хүрч болно. Тийм. За тэгэхэд судлаачдын хувьд бол энэ яг ер нь нийгмийн хувьд бол ингээд одоо ингээд шилжилтийн үеийн гэдэг юм хувьсгалын үе чинь болоод нийт ард түмэнд бол сайн байдаггүй. Аль ч үед аль ч хувьсгалын үед бол хүн амьтанд одоо энэ ч янз янзын сайн зүйл болно. Судалгаа хийж байгаа хүмүүсийн хувьд бол сонирхолтой байдаг. Нэг талаас тухайн процессыг судлана. Түүхчид бидний хувьд миний хувьд ямар аз тохиосон гэх юм бол ингээд нээлттэй болонгууд чинь ингээд
би олон гадаад явах боломж нэгдсэн. Олон тэтгэлгүүд авах нэгдсэн. Би Японд 3 удаа байсан. Солонгост очиж байсан, Германд очиж байсан. Тэгээ олон эрдэмтдтэй Англид, Кембриж, сая энэ үйл байж байгаа дэрсэн гэдэг. Мэдээж Оросын архивд бол мэдээ Оросд өгсөн учраас ингээ боломж байсан. Оросын архив нэгсэн маш олон удаа явж байсан тийм. Тэгээд ингээ Тайванд очиж байсан ингээд олон орондох суух боломж надад тохиолсноос азтай байсан хэрэг баг. Тийм. Тэгээд анх одоо нэгдэж байгаа баримтуудыг үзсэн гэл ингээд үзэхээр тийм үнэхээр одоо гайхалтай сонин зүйлс бол зөндөө их байд нэгдэжсэн хэрэг. Тийм. Тэгээ энэ бүгдийг бас анаализ хийх тийм завшаан надад тохиолсон. Тийм. Судлаач хүний одоо нэг зүйл чинь архивд суугаад дуртай зүйлээ хайгаад байж ах чинь хамгийн сайхан зүйл шүү дээ. Хамгийн баяр баясгалан, хамгийн одоо сэтгэлийн таашаал юугаар сольшгүй тийм судалгааны аз гэдэг юм уу тийм одоо жаргал мэдэрч идэх юм. Тэгээд одоо ингээд энэ тэрнийхээ үр дүнгээ бичээд ингээд байхаар одоо ингээд одоо Хакт архивч гэдэг юм эсвэл одоо Санкт Оросд байгаа тэр Оросын зааны архивд суугаад за тэгээд одоо ялангуяа ингээд богдын заанаас бичсэн одоо загтал гэдэг ч юм уу тийм Монголын одоо хаад ноёдоос хүргэсэн загтлууд ихээрээ байж гин тийм Монгол ичгээр нь тийм за Японы архив гэхэд одоо манай зааны захаа гэдэг ч юм уу тий Англи одоо үндэсний архив дээр ингээд Монгол өвчгээр ингээд тамхтай ингээд загтлыг ингээд ихээр ингээд аваад ингээд барай үзэхээр 100 хэдэн жилийн өмнө очсон тэр захаг хинч үзег загтлыг ингээд буудлаад ингээд үзээд ингээд яхаар ямар гоё таашаад гэж бодно тэр ч одоо айц аваад ингээд одоо тэр АБ-г тодорхойн ингээд уншихаар чинь тэр бүр үг үсэг ингээд утга агуулга нь ингээд өөрөө ингээд мэдэрч ингээд судалж аваад ингээд бол тань хинтэй шуваалшгүй тийм одоо сайхан зүйл байна. Мэдрэмж ахаа. Тийм мэдрэмж байдаг тий. Тэгээд энэний үр дүнд бид бас ингээд сайхан цаг бас ирсэн учраас ингээд олон хүмүүс бас дэмжиж ном хэвлүүлэх юм бас завшаануудад ирсэн хэрэгэлдэ. Тийм тэгээд бас олон хүмүүстэй хамтран ажилладаг байл Онжидгоотойгоо одоо Баатаргоотойгоо за тэгэл Амар санаа инкод гэдэг хүмүүсийн Монголын түүхийг бид тавлаа бичсэн. 20 дугаар зууны түүхийг шинээр бичсэн. Энэ түүхийг бол ер нь бол шинээр бичсэн ном дээр бол ерөөсөө бүр эсэргээр нь бичсэн одоо эсэргүү мэдээ файлер гэдэг юм одоо тийм энийг үзэх юм бол ер нь бол нэлээд мэдэж чадна хаа гэж бодож байгаа. За Цэнхэр хавцтай Монголын түүх гэдэг 1911-ээс 2017 оны түүх тэгээд гадаад монголчууд ер нь залуу үе түүхээ мэдээгээл англиар гарсан. Тийм. Англиараас гарсан. Тийм. За богдын тухай гэх юм бол ингээд одоо богдтой холбоотой түүх ингээд одоо олон тэмдэглэл ингээд юу байна. Тийм. Тэгээ баримт ичгүүд ингээд энэ чинь ингээд англиар гаргасан. Тийм. Тэгээд орсоор гаргасан. Эсвэл орс хэлсэн байгаа юм. Тийм. Тэгээд ийм олон зүйлүүдийг бол ингээд үзээд гаргахаар бол бас ингээд бас монголчууд маань бас бүгдээрээ одоо сарцсан бас сайхан цаг ирээд бүүс компани гэдэг юм найз нөхөд ингээд юунууд нь бас гайгүй бас хүмүүс олдож байгаа. Тэгээд хэвлсэн хэрэг. Тэгээд за энэ бол Монгол үндэстэн бүрийн эрэхт ус болгосон. Тэгээд Оросын архив хамгийн анх одоо энэ 2002 онд хэвлсэн анх. Тэгээд юм шиг нэлээд одоо хэвлэх бичсэн тийм юм тийм. Тэгээл энэ байгаа зургууд энэ төр ингээд бас олон хүмүүс төгссөн юм аа. Тэгээд та ер нь зөвлөлт холбоот улсын эрхүүгийн их сургуулийг төгсчээр төгссөн. Тэгсэн тий. Яг тэр цаг үеийн боловсролын системдор Монголыг түүхийг судлахад танд дарамт шахалт юм уу эсэргүүцэлтэй тулгарч байсан. Нөө багхгүй тэр оюутан шүү дээ чинь. Юу тэр үед чинь тий. Гайгүй юу. Тэр үед чинь бол коммунист намын төгссөн шүү дээ. Тий, боо намын төгсөдлөн. Тий, ялгаа байхгүй боо намын төгсөдлөн. Тэгээд миний багш ингээд Даревский Елена Марковна гэж хүн байсан юм. Тэгээд тэр хүн бол үнэхээр гайхалтай судлаач. Тийм. Тэгээд тэр хүн тухайд хэлний бэлтгэлтэй гэж ордог байсан юм. Тэгээд хэлний их сургуульд ингээ орсон чинь ингээд хэлний бэлтгэл өгнө. Хэлний бэлтгэлд бидний тавуулаа очсон юм да сургууль. Тэгээд 2 нь нөлөө тий 2 нь 5 хэрэгтэй өгтөсөн 2 нь өмнө юугаар жил сурцсан орос хэлний бэлтгэл 3 нь ингээд хөдөөнөөс ирсэнтэй хинти Цэлэнг Баянгоороос тэгээд ингээд очсон. Тэгээд бэлтгэл өгч бид гороос ингээд бэлтгэл суулгахгүй гэж шалгалт авдаг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд бэлтгэл үг ингээд очсон. Энэ одоо орос хэл мэдэхгүй хөдөөний шманууд одоо гэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд яасан чинь шалгалт авсан чинь намайг тэнцэнг оруулж байгаа. Тийм. За ингээд тэнцээд ингээд орсон гайгүй байсан гайгүй байсан баг гэж бодож байгаа шүү дээ. За ингээд сургууль сурсан 5 жил сурлаа тэнд суугаад одоо
гайгүй сурсан юм шиг байгаа. Тэр одоо бас нэг уралдаан тэмцээнд оруулаад орсолоор бичсэн илтгэл айлтгал төрүүл шагнад багт аваад Казан музаны яваад багш тамштай ингээд зөндөө болсон. Төгсгөлтөө бас аспирантурд рекомендацийн тэр аваад ирсэн. Тэгээд нэг ирчээд хэдэн жил болчиход архивд ажиллаж байгаад буцаж очсон байхгүй Даревский багш нэ. Тэгээд манай эрхүүгийн чинь Кузьмин Юрий Васильевич тэгээд Лештовны Евгений Иванович гэдэг ингээд манай бидний хамтран ажилладаг бидний хүмүүс байсан. Тэгээд Лештовны Евгений Иванович тэр Даревский багш гэрт очдог байхгүй. Тэгээд цай настай болсон. Тэгээд цай гээл хоолн тэр гэж жоохон яриад. Тэгсэн чинь тэр анх ярэ бэлтгэр ингээд захаа бидний шалгалт авсан чинь багш авсан байгаа байхгүй. Тэгсэн чинь би муу гэсэн гин. Тийм ингээд тэгсэн чинь муу гэсэн чинь багш болохоор би энэ хүүхдэд итгэж гинэ гэд намайг авсан байгаа. Тэрийг надад тэгэд хэлсэн. Анх удаа би тий. Тэгээд би энэ одоо алдаагүй байсан гэж надад тэр үед хэлжсэн. Тэг би бас багштай бас тоогдоод тэгээд явсан хэрэг байна. Шавийг харсан байж тээ. Одоо мэдгүй тийм юм уу. Ямар ч байсан бэ тэгсэн хэрэг тий. Тэгээд би өнөндөө бас тэр үед түүхч болъё ч гэх нэг эхний үед бол бодоогүй шүү. Тийм. Тэгээд би бол ингээд сансрын физик үзнэ гэдэг. Тийм. Тэгээд тэр манай эрхүүгийн одоо BL дом гэж цагаан ордон дотор ингээд тусгай номсон байдгийн. Тэгээд тэнд очиод Америкийн одоо тэр Америк сансар судлалын тэр NASA-гийн үзээд. Тийм. Тэгээд Оросын сансар судлаг Циолковский, Кибалчич энэ тийм. Тэгээд одоо ингээд хүмүүс үзэх юм бол би тэр оюутан байсан юм сайн сандгийн. Тэгээд бүр тусгай өрөөнд ингээд бүр тийм юм ингээд үзээд ингээд ороод. Тэгээд тэр сансрын физик анги хаалттай анги байсан. Тэгээд орж болохгүй гэх тийм. Тэгээд тэр үед ч одоо ингээд үзэх юм бол тэр Америкийн анхны хэсэгч одоо Армстронг гэдэг хүмүүс ярих бах. Армстронг биш тэрний өмнө Шепард гэх юм Адам Шепард гэх юм нэсчсэн барьсан гэх тийм юм үзээд. Тийм тэгээд Оросын сансрын хэсэгч нь одоо Циолковский гэдэг одоо Константин гэдэг үзэн 4 жилийн боловсралтай энэ тэр айгуу үзтгсэн чинь тэрний өмнө Кибалчич гэдэг хүн одоо хамгийн юм хийсэн байсан тухайч гэдэг ч юм ингээд явсан чинь тэгээд миний тэрийг бүтээгүй тэгээд түүх рүү ороод за тэгээд явсаар байгаа л ингээд хоёрдугаар зууны ирээл тийм тэгээд бас ирээл тийм нийгмийн ухааны институт ороод том багш нарын дэргэд ороод архив суугаал за тэгээд ингээд олон багш нарын гараар архив номын сангаар явсаар байгаа л ийм зам тулсан байгаа. Та одоо Монгол улс чинь бид бүхэн цагаан сар 93 наадам гэж үндсэн том хоёр баяр наадам дээр л түүх соёл руугаа эргэж хартаг судлаачтайгаа уулздаг үгийн сонсдог үе байна л та. Тэгэхээр та түүхч хүний хувьд 93 наадам, Даншиг наадмыг Монголын тусгаар тохнолтоос ямар чухал ач холбогдолтой гэж боддог вэ? Өнөө хүртэл монголчуудын тэр амин шалгуур болсон зүйлийг авч ирсэн зүйлийн нэг нь энэ наадам мөн тийм үү гэж бодож байна. Тийм мэдээж богдуу тодорхой эсвэл ингээд нэг 7 гишүүд наадам гэж хийжсэн байна. Тийм 7 гишүүд наадам гэж хийжсэн байна. За тэгээд энэ нь бол одоо Жингисийн өмнөх үеэс ч ихтэй байж магадгүй. Тэгээд бид нэр одоо малаж хойтой эрхэлдэг байсан учраас Мориом үнэнсээ тийм 93 наадам Мориом үнэн бүх барилтан за тэгээ номсон 10 тийм. Тэгээд богдуу тодорсон дараа бол нэлээ тийм одоо халбатсан ёслолын төгөлдөрчсөн гэсэн байхаа тий. 1650-ад оноос ингээд болсон тэр 7 гишүүн наадмууд дээр өндөргийн зануусаар орцож исэн юм байна. Тийм. За тэгээд бас айлтгаж исэн юм байна. За тэгээд дараа нь ингээд богдын даншиг наадам 3 жил тутам болдог байсан юм байна. За ингээд дархаа монголчууд цуглаад тий богдотоо одоо ерөөл айлтгаад тийм одоо богдын даншиг наадам гэдэг чинь бол богдуудаа одоо өн удаан орсон тогтнох эрүүл байх тийм ерөөл тавьдаг юм байна. Тэгэхэд энэ ерөөл бат орших болтугай гэдэг бат оршил ерөөл одоо өргөд юм байна л да. Тэгээд энийг одоо хамгийн их одоо сүүлийн андгаар өргөдийн дараа бичсэн ингээд юу бол тэр бүр сценар гэдэг юм одоо ихаар тийм юу бол бүр АБ-г байна. Богдын даншиг наадам чинь бүр ингээд болсронгуй болсон тий одоо тэр үед чинь баг 10 хэд хоног болж байгаа. Тийм хүрээнд бол хамгийн ихний гол үйл явдал бол ингээд богдод. Тэгээд 8 дугаар өглөө үед бол жилд болгон болгосон юм. Тэгээд богдод жил болгон болгоод тархав монголчуудыг ингээд цоглуулад Монголын маань одоо юу болж байна те Монгол үндэстэнд аюултай юм болж байна уу ярьж байна. Тэгээд энэ богдын даншиг тийм ингээд бурхны шинтэй том зан үйлүүд чинь цаам майдэр энэ бүх юм чинь тусгаар тогтнол хэрэгчлөө болох үйл явдалд айгүй давхцдаг байхгүй юу.
Тэгээд одоо чинь 11 оны үйл явдлын өмнө ч бол богдын даншиг удаадараа болж байгаа. Тэгээ энэ хүрээн дээр ирээд цугласан монголчууд цуглаад за ингээд одоо мэдээгээ солилцдог нь шүү. мэдээгээ солилцсон, нууц юм байгуулна, нууц төрсхийн газар байгуулна, ямар үйл явдал хэн ямар яах вэ гэхэд бэг богдын одоо ордон олон зүйл богдын өдөрлөгөөр болж байгаа хэрэг тий. За тэгээ богдын даншигын тухайд ингээд асуусан учраас жоохон ярих гэж болж байна. Эхлээд одоо ингээд богдын даншиг яадаг гэхэд тэгэхээр тэр ер нь анх тэр 1696 онд ингээд юма тэр манжид агаар орсон дараа ингээд өндөр богд урагшаа явчаад одоо босож ирж байгаа. Тэгээд одоо энэ богд хаан уулын одоо амгийн эхний амд зүүн уртлын амд буусан одоо өндөрхийн буусан газар буусан байгаа. Тэгээд тэрийг бол шажин урах ам гэж. Богдыг өндөр богдыг дагаж ирсэн ноёд төрийн ноёдууд хойтлын амд нь буусан чинь одоо төр урах ам гэж нэрлсэн гэж. Тийм. За тэгээд тэр жилдээ бол одоо ингээд богдын даншиг наадам болсон байна. Тийм. За тэр богдын даншиг наадамд төрүүлсэн морь чи бараг гүү төрүүлсэн бичдийн шүү зарим хүмүүс ярьдаг. Тэгээд тэр морь бол төмний их цол. Өргөсөн цол одоо өргөж яа гэж тийм гэж. За тэгээд бол ингээд 93 наадам болсон. Тийм. Тэгээд одоо 1000 гаруй наадам одоо богдын даншигч одоо 1000 гаруй бүх барилдаг энэ төргээд олон зүйл болно. Тэгээд тэр бас олон нэг ус нарийн судлах ёстой байх гэж бодож байсан. Тийм. Тэгээд одоо хэдэн насны морь уралдаг ямар одоо шан харамж одоо өгдөг байсан энэ төр гэдэг олон зүйл болдго юм байна. Тэр эхлээд одоо богддон бол ингээд Батаршил өргөн ерөөл тавина. Тийм. Тэр ерөөл бол ингээд нэг үдээс өмнө болж байгаа. За богдын одоо шар ордон болж байна. Тийм. Тэр үйл явдал бол за ингээд цогчин дугуйд ингээд лам удаг тойргаад одоо тэр одоо маш нарийн ер нь бол бид энэ зарлагаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг тэгэл одоо энэ төр дээр бол заасан үйл явдлыг харах юм бол хаан тийм ээ тэгээ хотогт хувилгаад төрийн одоо сайд ноёдууд суух одоо тэр дэг жайг тэр нам бүх юмыг бол одоо хуульчилсан баг. Тийм. Тэгэхээр тэрийг баримтлахгүй хүн байхгүй. Тэр одоо тэр богдын зарлагаар болгож байгаа тэр одоо сүйх тэрэг тэр өнгө одоо тэр юу энэ тэр бол одоо отгожгийнс бүх юм ч отох төгөлдөр. Тийм. Тэгээд тэрийг баримтлан зогсно. Суух суудал тэгэл одоо ол бүгд дэвсгэр бүх юмтай ийм одоо айхтар ном дэг жаягтай байсан учраас гадна дотны хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж байгаа хэрэг байх гэж бодож байгаа. Тийм. Тэгээд даншиг наадам дээр ч бол ингээд бас маш нарийн дэгтэй байгаа. За тэгээд богддон бол одоо ерөөл айлтгаж байгаа. Тий одоо тийм одоо төм наран гэрэл төм нас гэдэг чинь тийм ээ. Тэгээд одоо өнөдөө насалж Монголын одоо шажин төрн өнөдөө аршихыг одоо бид ихсэн ерөөл тавьж байгаа. За тэр анхны одоо 11 оны 12 дугаар сарын 29-ний үеэр чинь бол эзэн чигсийн нэр орж байгаа. Ерөөл дээр. Тийм даалгавар цэргийн болоос ерөөлийн байна. Тийм тэгээд тэр ерөөл Батарш болтгой гэд богддоо өргөж байгаа бэлэг байхгүй юу? Наадам гэдэг чинь. Тий. Нэг наадамгийн утга гэж юм бол бэлэг болгож өргөж байгаа наадам тий. Тийм шүү гэж тий. Тэгэхээр одоо сүүлд бол бид нар бол ингээд ардын засгийн жууд ингээд нэг энэ 12 дугаар сарын 29-ний юудаг байсан наадмаа 7 сард болгоод тэгээд явсаар байгаад ардын засгийн ардын явсгалаа гэд нэрлэлдэг болчихсон наадам. Тэгэж явсаар байгаа. Тэгээ одоо бол ингээд бас Жинжингсийн үе, Хүннүүгийн үе тэгэл их Монгол улс гэдэг хэлдэг болсон байна. Тийм тэгээд 11 21 он хэлээд 90 он хэлээ явж явах шиг байна. Тийм заахын гэж зүгчгээ зүг болчихно гэж бодож байна. Тэгээд тэр ерөөл өдөөс өмнө шууд тэгээд өдөөс хойш нь тэгээд бүхийн барилдаа эхэлнэ. За бүхийн барилдаа эхлээд 8 хоног барилж байгаа. Тэгээд 8 хоног барилдана гэдээ бододоо. Тийм тэгээд 8 хоног барилдана. Тэгээд тэн дундуур бол олон үйл явдал болно. Уртын дуу дуулна. Тэгэл одоо тэр нөгөө нэг юу хоньны тарз ингэ яаж хагаад морин дээрээс харвна. Тийм. Тэгээ ном сум харвна гэдэг олон үйл явдал болно. Тэр одоо хүлээ авалт маягтай тийм одоо уусгаас зөндөө олон үйл явдал болно тийм. Гэт. За тэгээд 8 хоногийн дараа хүйдэл авдагт очиод нэг насны морь нэг л оролдоно. Тийм. За ингээд одоо бүгд одоо ингээд богддоо өргөж байгаа учраас ингээд богддын өмнө одоо айлтгаж ийж бөхөн барилдуулахаас шиг богдод их айлтгаад одоо эхэлнэ. Тийм. Тэгээд бүх одоо бол ингээд бүхэл усны босронгоо болоод байсан шиг байна. Тэгтээ тэр үед бол ингээд Максар Хурцын 7 шууд аншиг наадам гэж бичсэн номон дээр ингээд харах юм бол ам авах үйл явдлууд энэ тэрийг бол нэлээд айхтар нарийн байна. Тэр ам авна гэдэг чинь бол өөрийнхөө зиндааны өхийг амлаж байгаа шүү дээ. Тийм сул бүх амлахгүй. Тийм гихчлэнгээр одоо янз янзын зүйл байна тэр нэр уснаас өгч байгаа тэр л одоо
олон зүйл болж байгаа юм тийм. За морин дээр очихоор ч юм бол ялгаа байхгүй ингээд ер нь бол яг тэр нөгөө нэг богдын өмнөөс босдог гэж одоо боддоо төрүүлсэн бүхийг одоо богдын өмнөөс босгодог гэж. Тэгээ богдын сан бүх амьдралын даадаг юм. Төрүүлсэн морийг ч гэсэн бол богдын өмнөөс голдоо бас яадаг байсан гэдэг гадны хүмүүс бичдэг. Гэхдээ тэр нь бол богдын сангаас бүгдийг даадаг. Тийм юмнууд одоо бас нарийн зохицуултууд байсан. За тэгээд эн чинь төв маш нарийн дихтэй одоо морид гэдэг чинь бол ингээд аймаг хошуугаараа ингээд өөрийн тогтай. Тэгээд эхлээд одоо богдод ингээд одоо заа гэж эхлэнгүүд морины наадам богд ирсний дараа заавал эхэлнэ. Тийм. За тэгээд ингээд мор гарахад юу түмэн дуулна. За тэгээд ингээд мор хөдлөөд ирсний гарахын өмнөх нь бас тэр ахаад сүүлийн бадгийн дуулдаг юм шиг байна. Тэгээд тэр хооронд бол ямар юм болдог вэхээр тэр хооронд чинь ингээд богд босоод ингээд маш асар олон майхан гол байгаа тий. Одоо ингээд одоо гадны лөөлөгч тэгэл ноёдууд аймаг хошууны ноён ингээд тойрч ард түмэндээ айц өгнө шүү дээ. Богд. Тэгээд хишиг түгэн. Тэр чинь богдын хишиг өргөмжлөл зарлиг лүндэн түгэн. Ийм олон үйл явдлууд болдог. Тэр үед чинь ингээд тэндээ богд саатан тийм. Тэр богд очих гэдэг чинь одоо ингээд юугаар юм шүү дээ. Их өсгөөр явна, баг өсгөөр явна хуйлтай. Төрийн тамга тэмдэх өмнө хойно ингээд олон үйл явдал болно. Тэгээд нэг одоо нас одоо 3 нас хурлуул 3, 7 нас хурлуул 7 нас ингээд уралдан. Тэгээд ирчээд бус болоогүй наадам. Одоогийнхоор хүлээ авалт маягийн зүйл болно. Тийм. Тэгэхээр ч одоо 10 хоног зүйл болж байгаа. Аргагүй юм байна. Тийм. Тэгээд тэр үед ингээд хүрээнд бол одоо ингээд аймагаас ингээд одоо алаг майхантай одоо сүү сайлтайгаа гүүгээ аваад ирсэн хонь хурахтай хонь бичээгээд ирнэ үнэ сайсуулга аваад энэ юуны туулын гол энэ юу ч юусэн битүү майхан хүн амтан болдог гэж. Тийм тэгэл тийм одоо өргөн одоо болдог тэмдэглэдэг байсан ямар. Гэхдээ энийг бол өргөн ер нь бол зарилгаа тогтоосон Монгол улсын хууль зүйн бичигдээ 4 том их ёс тул гэж наадам бичиж байгаа. Монгол үндэстнийг одоо гол чухал. Энэ бол хамгийн том богдын дан шиг наадам 100 болж байгаа. 7 сарын сүүлч 8 сарын ихээр дараагийнх нь бол Сахар тогтнолын баяр үед 19-29 дараагийнх нь цагаан сар хамгийн том баяр одоо ч гэсэн бид нэр яаж юм тийм. Тэгээд одоо нэг нь бол богдын хааны төмөл зэгээс өдөр гэж. Тийм. Ийм 4 том ёслыг бол их ёслол гэж нэрлэж байгаа. Тийм. Тэгээд ийм үйл явдал болдог байсан. Тэгээ энэ уламжлалаар мэдээ тийм учраас бид нэр монголчууд байна одоо хүртлээс яг хуу наадамдаа дуртай байдаг нь энэ учиртай байхаа гэж бодож байна. За таны судалгааны бүтээлийг хэрвэл бит хоёрт ер нь бас наадмын олон хоног гэдэг шиг хэрэгтэй болох бах. Тэгээд урилгын минь хүлээж авч номын сангийн зочноор өргөдөн оролцож таны одоо манай дээр бол нэг 12-3 бүтээл байна. Номын санд. Тэгээ бид бүхэн өнөөдрийн ярьсан энэ бүх ном маань номын санд маань байгаа. Та бүхэн хэрвээ сонирхвол ирж уншиж боломжтой. Тэгээд зочны урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Судалгааны ажил үйлсэнд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд сүүлийн одоо ерөөлийн үгийг танд үлдээе. За тэгээ да Эрдэмтэн мэрэгдийн одоо хэлсэн үг байд юм аа. Тийм тэгээд сая сурах охид хүүгүүдийн оюуны ам нэгдэх болтугай гэж ерөөл тавь баярлалаа. За гэлээ. Энэ удаагийн дугаараар төрийн шагналт түүхийн шинжилгээ ухааны доктор Оохнан Батцайхан Эрдэмтэн урагтан оролцлоо. Анхааралтай явдал баярлалаа. Баяртай.